Ер нь бол над дээр ирж байгаа дийлэнх эмэгтэйчүүд бол өөртөө идэх итгэлээ нэмэх гэж л ер нь хөхөлөгдөг дандаа. Тэгээд ихэвчлэн одоо нөгөө өмнө нь нөгөө 80% хөгжилтэй хөх нь ямар байсан те. Тэрийг нэг хүүхэд гаргаад хоёр хүүхэд гаргаад хөхүүлээд ингээд шим бүх уураг бүх шим тэжээлээ өгсөний дараа алдчихдаг байхгүй. Хөх ингээд яг жирэмслээд төрөх үед ингээд хамгийн гоё дээрээ байж байдаг. Хамгийн зэгцгэргээд байгаа чинь нөгөө төрөнөтэй хамгийн сэргэр хатуу ингээд юм том хэмжээтэй тэр бүх зүйл байж байгаад хөхүүлэх процесс дууслаа. Хөхүүлэх процесс дуусангууд пролактин даавар унлаа. Буцаад нөгөө хөхний одоо дактууд нөхөр төрөний нөгөө булчирхаанууд нь ширгэж эхэлдэг. Булчирхаанууд ширгээд өөх идүүд нь ингээд том хэвээр үлдчихнэ гэсэн үг. Тэнгүүд тэр нөгөө дүүргэдсэн булчирхаан байхгүй болчиход доошоо унжчих нь шүү дээ. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн подкастаа цааш нь үргэлжлүүлж үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товчноор дарчаарай. Ингэснээр танд мэдээлэл очдог байх болно, илүү амар байх болно шүү. За тэгэхээр өнөөдөр бид нар бас дараагийн маш гоё сонирхолтой сэдвийг бодож олсон. За бас зочныг бас сонгож олсон байгаа. За ямар сэдв вэ гэхээр эмэгтэйчүүд илүү ихээр сонирхолтой үзэх байх. За манай эрчүүдэд ч гэсэн их хамааралтай сэдв байгаа. Энэ ямар сэдв вэ гэвэл том хөх гоё уу гэсэн сэдв байж байгаа. Мэдээж хөх гэдэг одоо эрэгтэн байж байгаа тийм эмэгтэй хүнд бол байж гин. За эрэгтэй хүмүүс бол мэдээж том хүнд бол дийлэнхийн дуртай байх гэж бол би итгэлтэй байна. За тэгэхээр бид бүхний урилгыг хүлээж авч ирсэн зочин бол хөх бамбаа мэслэлийн эмч Лүдэв Дорж эмч байна. За тэгэхээр цахим фитнес эмч гэдгээрээ илүү хүмүүст танигдсан баха. За энэ өдрийн мэндийг. За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За манай Лүдэв Дорж эмчийг хүмүүс яг хөх бамбаа мэслэлийн эмч гэдгээр нь бас яг одоо яг подкастыг сонсож байгаа хүмүүс бол яг энэ чиглэлийн эмч юм биш үү гэдгийг бол мэдэж авч байгаа тийм ээ. Тийм баха. Хүмүүс нэг мэддэг. Яг заримдаа би стори оруулдаг л та яг ажиллахтайгаа холбоотой. Тэнгүүд хүмүүс болохоор яг чи гоо сайхны эмч юм уу? Хүй бас бамбаа хийгээд байгаа юм уу? Юу хийгээд байгаа ингээл асууж лээ тий. Чи чинь зүгээр ингээд контент хийдэг эмч биш юм уу гэл. Тэг ер нь бол үндсэн мэргэжил маань бол хөхний хавдар, хөх бамбаа амис заслын эмч байхгүй юу? Тэг ер нь бол угаасаа олон улстай Брестен Тайрод гэдэг хөх бамбаа хоёр хоорондоо хамт явж байдаг. Ярин дундуур гоё задлаад яагаад хамт явдгийг нас тайлбарлаж өгнө. За хоёулаа тэгвэл ерөнхийдөө саялжлаа. Тэгвэл хоёулаа анх одоо хэдэн хонд одоо ангах төгсөөд яг хаана ажиллаж байгаад одоо яагаад энэ хөх бамбаан чиглэлийг сонгох болов гэдэг энэ тал руу хоёулаа сэргээ эхлэв. Төгсөөд бид нар чинь заавал нарийн мэргэжил эзэмшээд яах вэ хүү гэж явдаг ч тийм. Тэр хоорондоо би нэг жил орчим эмчээ хийгээгүй. Эрүүл мэндийн технологийн компанид ажиллаад тэгингээ өөрийгөө сонсч ирсэн гэхүүд яг юугаар яах вэ? Энд чинь нөгөө нэг эмч болохоосоо илүү юуны эмч болох вэ гэдэг нь амар юм хэцүү одоо сонголт байсан миний хөдлөө. Тэгэд жил ингээд байж байгаа хоорондоо бодож байгаад ер нь мэс заслаар явъя гэж хэдэд. Тэгээд ерөнхий мэс заслаар сураад, тэгээд ерөнхий мэс заслаасаа араас хөхний хавдраар сураад, тэгээд хөхний хавдар чи өөрөө хөхний хавдраа хийнгээ сүүлийн үеийн одоо хавдрын хаалгааны чиг хандлага бол дандаа реконструктив буюу одоо нөхөн сэргийх мэс заслуудыг хамт хийдэг болсон. Тийм учраас хөхнийхөө пластикийг бас давхар тэнцэнэ хийчдэг гэсэн үг. За тэгээд араас нь би чи яг хөхнөрөө сурчаад дан ганц хөхөөрөө сурцсан байж байгаа. Зөвхөн хөхний л хаалгаа хийдэг. Хортой болон хоргой хавдрын хөхний гоо сайхан хийдэг байж байгаа. За ер нь бол олон улстай бамбаатайгаа хамт байт юм байна гэдгийг одоо олоод угаасаа ингээд энэ тэнд хурал муралд явна. Японд очин, Солонгост очин дандаа Брестен Тайрод л байдаг. За тэгээд энэ чинь одоо бамбаа мэс заслаар сураад одоо яг ингээд хөх бамбаан мэс заслын эмч гэдэг officially болж байна да. За тэгэхээр хөх бамбаа тал руу илүү сонирхолтой байна. За хүмүүс захин фитнес эмч гэдгийг чинь мэдж байгаа. Би яг одоо өмнө хоёулаа танилцахаас өмнө яг сошиал дээр угаасаа пост чинь дандаа скриншотлсон захин фитнес эмч гэдэг яг ийм одоо доор нь бас ингээ зөвлөгөө айгүй гоё одоо ойлгомжтойгоор бичсэн. Маш их тийм маш олон хүн тэрийг үзэж мэддэг болсон баг. Одоо зарим хүмүүс ч гэсэн миний үзэжсэн зөвлөгөөний эмч чинь одоо энд сууж байгаа юм байна шүү дээ гэж харж байгаа хэл та. За тэгвэл одоо Instagram дээр бол манай эрүүл мэндийн салбарын дотор бол ер нь эрэгтэй хүн дотор тэр юмудаа ер нь их өндөр даагчтай шүү дээ. Одоо 100 мянган subscribe даагч. Одоо унаад байна даа. За тийм даагчтай байна. За яагаад анх тэгвэл цахим фитнес эмч гэдэг нэрийг өгсөн. За тэгээд би бас андуураг бол нэг Ануха фитнес шоуун дээр бас харсан санагдаад байгаа. Яг фитнес рүү яаж холбогдсон бэ энэ талаар бас. За. Би ч бүр оюутан байхасаа л аюу дуртай байсан. Тэгээд аюух уншдаг. Тэгээд бид нар ч нөгөө 2 дугаар курсээс биохим хичээл ордог. Биохим хичээл ороод бодис солилцоо үзээд хүний бие дотор одоо
хоол хүнс ороод яаж задарч ийн яаж энэ дааврууд яаж үүсэж ийн энэ хоорондын химийн тэр солилцоо ургалууд нь бүр амар сонирхолтой байсан байхгүй. Тэгээд тэрийг судалж явж байгаад тэгэд одоо эрэгтэй хүн болгоно л ер нь бол нэг болчинтой болчих гоё битэй болчих гэдэг юм бодол байдаг шүү дээ. Яг тэр бодлынхаа дагуу би яг эхлээд зүгээр дандаа уншиж эхэлж ирсэн. Тэгээд төгсдлөө ер нь бол айгүй их уншсан. Тэгээд биохими хичээлдээ дуртай байсныг ч хэлэх үү. Тэгээд бусад эргэтэн системүүдийг үзээд ер нь бүгднийг айгүй тийм суур ойлголттой болсон байсан байхгүй. Тэгээд би төгсөөд нэг жил гэп авсан гэж хэлсэн дээ. Тэгээд тэр гэп авч явах үедээ технологийн компанид ажиллаж явах үедээ би зүгээр ингээд хоббигоороо өөрийнхөө фейсбુક дээр зүгээр постод оруулж эхэлсэн. Судалж исэн зүйлүүдээсээ ингээд хүмүүс зүгээр ингээд яриад найзуудтай ярьж байгаа юм шиг. Тэгсэн чинь мааны найз харчаад хүүе чи ч одоо айгу хэрэгтэй юм яриад байна да. Чи нэг пэйж нэх юм уу гэд тэгсэн байхгүй юу. Тэгээ би на пэйж чи надад тохирохгүй хаа намайг нэг хүн үзэх юм болоо да гэж хагаад за яг нэгэд үзье гэд би 19 оны намар анх фейсбુક нээжсэн. Тэгээд нээгээд фитнестэй холбоотой эхлээд би дандаа шимт хичээлүүд ярьдаг байсан. Уураг язаадарын креатин нүрсос гэл юу бүгднгээс нэхлээд ингээд детейлчилж ярьдаг байгаад тэгээ фейсбુક дээр нэлээд гайгүй хандлттай болоод яг хүмүүст яг энэ сегмент нэг хэрэгтэй байсан юм байна да. Яг л яг хэрэгтэй байсан юм ярьж гарч ирж байгаа хүн болж байгаа юм байна да гэж бол бодоод давхар одоо залуучууд тэгвэл яг ямар платформ дээр илүү их байна гэдгийг судлаад Instagram байсан учраас Instagram руу 20 оны өвөл орж исэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 5 6 жил тасралтгүй юмнуудаа хийгээд явж байна да. Тэгээ сүүлийн үед бол контентууд нэг их хийж чадахгүй байна. Яг үндсэн одоо мэс заслын ажилдаа болон яг суралцах зүйлдэд төвлөрөөд сошиал медиагаа бол жоохон түр хойш нь татчихад байна. Фитнестэй яаж холбогдсон бэ гэсэн. Тэрийг би тайлбарлачлаа тий. Тэгэд нэр өгсөн түүх нь бол хүмүүс шоолоод байдаг байхгүй. Намайг хамгийн их шоолж исэн хүмүүс маа найзууд байсан шүү дээ. Анх сахин фитнес юм ч гээ тий. Яа чи яг юу гэсэн үг ингээд. Тэгээд чи одоо яг фитнес юм ч юм уу гээл. Тэгээд чи ийм туранхай ийм жижиг юм ийж юу фитнес яриад байгаа ингээд айгүй ахт их тэгдэг байсан. Тэгээд анх фитнесийн багш нар ч гэсэн надад айгүй дургүй байсан. Энэ юу юм бэ? Эмч хүн фитнес юу мэддэг юм бэ гэж ярьдаг байсан. Зарим нь бол амар дуртай хүлээж авч ирсэн. Тэр үед яг ойлгож энд яг эмчийн салбар хэрэгтэй, байр суурь хэрэгтэй гэдгийг ойлгож ирсэн компани бол Power Nutrition байсан. Тэгээд соёл фитнесийнхэн байсан. Тэгээд анх энэ хоёр намайг дэмжиж би одоо яг за болох юм байна гэдэг одоо урам зориг яг авч ирсэн 19 онд. Энэ хоёр бол яг юм энэ одоо гарааны одоо яг урам зориг өгсөн хоёр газар байдаг. Одоо болтол ер нь баярлж авдаг. Тэгээд нэрээ өгөх гэсэн чинь би юу гэж өгөх вэ? Ямар ч юм би цахимаар юм байна. Тэгээд цахимгч, тэгээд эмчгч гэдэг. Тэгсэн чинь цахим эмчгч байна. Байна. За тэгээд шууд нэрээ өгөх чи гэхээр миний нэр чинь юм өвөрмөц нэр байхгүй. Хүн цээжлэгдэхгүй. Шууд өнрөө гэдэг юм. Шууд чихэнд ороод ирж байгаа. Тийм биш. За тэгвэл би яг юу ярих юм бэ? Тэгвэл яг specific болъё гэд би зөвхөн фитнес л яригээд тэгээд анх тэгж нэг үжсэн. Тэгээд сүүлдээ 2 3 жил дан фитнес ярьж хагаад сүүлдээ бүр нийгмийн эрүүл мэндийн болоод public health болоод эрүүл мэндэд холбоотой бүх юм хамт хэмжээ оруулдаг болоод тэгээ одоо бол яг илүүтэй жоохон мэрэгжил тал руугаа оруулах маягтай ингээл хувирал яваад байна л да. Ер нь гэхдээ яг нийгмийн эрүүл мэнд тал руугаа гоё барьж ярьж байгаа сэдвүүд ч юм бол их гоё байдаг. Тэгээд яг одоо Лүдвиг бол хүмүүс бас мэдж байгаа бах нодлон билүүдээ санахын нод сая өвөл илүү нэг гат протой холбоотой нэг хүн бичлэг хийчихээ. Нөгөөх нь бүр вайрал болоод амар их олон үзсэн. Одоо манайхан ч яг эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг өөртөө маш сайн ихтлэхгүйгээр хин нэгэн яг ямар нэгэн зүйлийг ингээд судалгаа гэдэг чинь өөр маш том зүйл байгаа шүү дээ. Тэрний нэг юм зүйлийг буруу зүйлээс нь олж хараад өнцгөөс нь ярьсан зүйлийг маш гоё залруулад тэр чинь гат продер байсан шүү дээ тий. Тэрийг баг уучлахгүй юм шиг л энэ бол одоо дайсан юм байна. Энэ бол баг тэр маш муу хор юм байна гэдгийг бол айгүй гоё тайлбарлаж өгсөн шүү дээ. Тэгэхээр нийгэмд иймэрхүү мэдээллүүд ингэж явж байгаа зүйлүүдийг хаяа ингэж хараад тэн дээр ингэж яг энэ зөв мэдээлэл нөхч өдөө гэдэг энэ байр суурь бол яг цаанаас яг өөрөөр ундарч гарч ирж байна юм. Яг энэ талаас ер нь хараад тахаар ийм буруу мэдээллүүд ер нь сошиал дээр би бүр анх одоо бүрт тийм байсан. Нэг л ингээл буруу пост харуул эсвэл юм буруу бичсэн байвал ч юм уу шууд ингээл застдаг тий. Тэгэл ингээл юм байдаг гэж хэлдэг байсан. Тэгээ одоо жоохон тэхэ болчиход байна. Одоо жоохон завгүй болчиход байна. Яг үндсэн ажилдаа ингээд амар их төвлөрсөн чинь тэгж чадахгүй болчиход байна. Гэтэ бүр улаан цайм ингээд юм хэцүү мэдээнүүд байдیں۔ Өвчний эмчилгээний тухай ярьсан жоох шиг. Тэгээд эмүүдийн тухай, хүнсний нэмэлтүүдийн тухай улаан цайм ингээд бүр хүмүүсийг төөрөгдүүлсэн тий. Одоо миний лав одоо ингээд анагаахын судалж байгаа 12 3 жилийн туршид бол одоо нойр булчирхайн ашигтай бактери гэдэргээл тиймэрхүү юм бол би бол хизээч үзэж сонсоогүй.
гэх мэтэр одоо ийм олонныг бүр төөрөгдүүлсэн илт бизнесийн шин чанартай юмнууд дээр бол ялцчгүй тэсэхгүй дуурчаад байна. Бусдаар бол ихэнх нь бол тэгээд тэр нь хайдаг болсон доо. 10 сар чи өөрөө хөхний хавдрыг таниулах, урьдчилан сэргийлэхэд уриалгах сар breast cancer awareness гэж явж байгаа. Бид хоёр тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн яамны баг хийж байгаа ажлыг тэр өнөөдөр хийхээс баг сайн дээр сууж хийх хэрэгтэй ажлыг гэж. Айгуу сонирхолтой талаас ойлгоо хүмүүст ойлгуулж өгье. Яг хавдар гэд яг ярихаар хүмүүс сонирхол нь бол бас арай өөрөх. Бид хоёр өнөөдөр хөхний мэсцлийн талаар ярина, гоо сайхны талаар бас ярина. Ер нь мөөмний тухай ярих тий. Ер нь мөөмний тухай ярина шүү дээ. Ер нь хүн ялангуяа манай ирчүүд бол их сонирхолтой үзэх байх. Гоо сайхны мэсцлаа илүү хийж байгаа мó? Эсвэл яг хөхнийхөө яг энэ одоо бусад нөхөн сэргээгдэх энэ мэсцлаа илүү хийж байгаа мó? Хоёулыг нь хавсарч авч явж гинөө. Бүгдийг л хийж. Бүгдийг л хийж. Хавсарч хийж байна. Хажуугаар нь бамбаагийн хаалгаануудыг хийж байна. Тий. Тэгээд нэгдүгээр эмнэлэг дээр болохоор дандаа бамбаа мэс заслуудаа хийж байгаа. Хөхний хаалгаануудаа хөхний клиник гэдэг эмнэлэг байдаг. Энэ эмнэлэг дээр хийж байна. Яг тэгвэл Монголд одоогоор яг хөх бамбаагаа аль альнийг нь авч явах, аль альнгээр нь ажиллах тийм одоо институт заахаар байхгүй байгаа юм. Тэгээд яг улсын эмнэлгүүд бол одоо яг хөх бамбайн тасагтай одоо нэгжтэй болох гээд одоо дэд бүтцүүд нь хийгдэж байна. Тэгээд ирхэн цагт одоо юу болох юм мэдэхгүй. Одоогоор бол яг хөхөө тустай нэг газар, бамбаагаа тустай нэг газар гэж байж энэ да. Одоо мэсцлийн эмч гэхээр одоо сүүлийн үед нэг аваа ичээл гэдэг эмчнэр гэж ойлгоодсон бол одоо нөхөн сэргээгдэх талаар илүү явж байгаа ангавхан. Тий. За тэгвэл яагаад энэ олон эрхтэн байхад яг хөхний мэсцэл рүү илүү ихээр орчвоо гэж анхаарал чинь татаад яваарчваа. Момент дуртай л байхгүй. Одлаа. Яг би ч нөгөө ерөнхий мэдлэлээр эхлээд сурж байгаа шүү дээ. Тэгээд бүх юмнуудаа харж байгаа. Бид нар ингээд ерөнхийгээр сурж авах явцдаа олон тойролтуудыг ингээд хийдэг. Тэнгүүд нэгдүгürt би яг өөрөө ямар төрлийн мэдлэл дуртай байсан бэ гэхээр би юм бичил мэс одоо микропластик тийм жижиг орчинд ажилладаг юм жижиг мэс заслайгууд сонирхолтой байсан. Тэгээд судас муудс олон ингээд мэдрэлүүд ялгадаг, гарын юм чимэглэлээр ажиллах ихтэй ийм хаалгаануудад илүү дуртай байсан. Тэгээд яг ингээд тойролтоор явж байхад яг хөхний хаалгаанууд бол надад бүр аягүй сонирхолтой байсан. Тэгээд ер нь бол за яг бүр энийг яг дэлгэрэнгүй сайн судлах хэрэгтэй байна. За тэгээд хоёрдугаард хөхний хавдар өөрөө залуужж байгаа. Тэгээд нас нь залуужхан хажуугаар тархалт болон одоо тохиолдлуудын тоо жил ирэх тусам ерөнхийдөө жоохон нэмэгдэх хандлагатай. Гэхдээ энэ зөвхөн Монголд биш. Ерөнхийдөө дэлхийн нийтээр ийм хандлагатай байна. 3-дугаарт Монголд одоо энэ чиглэлээр нарийсж байгаа нарийн мэргэжлийн эмчнэр цөөхөн байна. Яг одоо хөх ялангуяа хөх бамбаагаар ингээд хосолсон байгаа ийм эмчнэр цөөхөн байна. Ихэвчлэн одоо илэг нойр булчирхаа гэл те ходоод шулан бүдэн шулан гэсэн эмчнээс заслын эмчнэр илүү олон байдаг. Тэгэхээр энэ утгаараа надад бас шинэ харьцангуй шинэ салбар байхгүй юу? Ингээ хөгжиж яваа салбар. Ийшээ ороод хамт хөгжүүлэх залуу өнөөхөө потенциалаа ашиглах те ийм ингээ тал талын л одоо нийлбэрүүд бүрдсээд орсон байдаг. Одоо тэгэл хэдэн жилийн дараа яг энэ маш гоё мөс хагалж байгаа салбар болж явж тэгээ түүхийг бүтээлцэж байгаа. Мөсийг нь бол манай ах нар хагалцсан. Тий. Би болохоор тэр мөс хагалаад гаргасан зам дээр нь одоо илүү сайн ингээд замын өргөсгөөч гэдэг юм уу те. Одоо ингээл араараас нь ингээл явж байгаа гэсэн үг. Яагаад сонголт хүмүүс яг энэ салбарыг баг сонгоод ах шүү гэж бодож байна. Одоо харин их болцсон байл. Яг намайг сонгож явах үед айгу цөөхөн байсан байхгүй юу? Квот нь баг байсан юм эсвэл квот бол хэвээрэл байгаа. Зүгээр ерөнхийдөө хүмүүсийн одоо сайн мэдгүй салбар нэх ордоггүй салбар байсан мах л та. Тэгээ одоо бол харин нөгөө пластик мэс заслалчин өөрөө ингээд айгу түгээмэл болчлоо. Тэгээд яг пластик мэс заслал сонирхож байгаа хүүхдүүд их байгаа учраас тэрийгэ дагаад хөх сонирхож байгаа хүмүүс их болчих шиг боллоо. Миний хувьд бол пластик гэн анханасаа сонирхол нь байгаагүй. Хавдар нь сонирхол байжгаад ялчгүй чи хавдрын хаалгагаа хийж байгаа бол пластикаа давхар хийх ёстой гэдэг шаардлагын дагуу шаардлагач байх хэрэгцээний дагуу пластикаа хамт хийж байгаа гэсэн үг. Тэг хүмүүс янз бүрийн шалтгаанаар сонгодог байх. Одоо гэхдээ хөхний мэс заслын эмчнэр харьцангуй олон болж байгаа. Энэ чиглэлийн өвчлөгөөс яг хавдар дээр маш хөндөр байна. Залуужж ин гэдэг чи өөрөө. Гэхдээ би нэг хүмүүсийг айлгахыг хүсэхгүй байна л да. Амар өндөр байгаа л амар жоох хүүхдүүд өвдөд байгаа юм байх. Илрүүлэг сайн байгаа. Трендээ харахаар харьцангуй залуу болж байгаа. Хуучин бол энэ чинь настай хүний өвчин юм байлаа шүү дээ. Одоо 40-с дээш 60-аас дээш насны хүмүүс гэл ихэвчлэн эмээ өнөр өвддөг ч юм уу. Одоо бол харьцангуй залуу эмэгтэйчүүдийн дунд тохиолдод байна. За тэгвэл хоёулаа хөхчин дийлэхдээ угаасаа эмэгтэй хүмүүс төр л эрэгтэй хүн дэржсэн байх байна л да. Гэхдээ хавдрын тохиолдол бол маш бага л юм байна. Тий, 1%. Эрэгтэй хүний хавдар гэж байдаг. Манай эрэгтэйчүүд бас сонсож байгаа л тий. Нэг хөхөө шалгаж үз. За тэгвэл хөхний бүтцийг маш энгийнээр хоёулаа тайлбарч. Хөх бол өөрөө ийм бүтцтэй, ийм эрэгтэй юм аа гэдэг юм. Нэг зүгээр сонирхолж хэлэхэд ингээд энэ бүх хөхтөн амтан хүн ч одоо хөхтөн амтан байна шүү дээ. Хөхтөн амтанд ийм хөхний шуум гэж байдаг. Breast line хөхний шуум бидний болохоор сугнаас эхлээд ингээд хөвлөгээр яваад яг энэ ингээд доод ташаан дээр ингээд дуустдаг байхгүй. Тэгэхээр нохоо, гахаа
Зөндөл хөхтэй амт юм байна тийм олон цовраа хөхтэй дээ шүү дээ. Яг тийм бүтцтэй байдаг хүнийх. За тэгээд өр хүрлийн явцдаа тэд нар ингээд устдаад байхгүй болоод зөвхөн одоо энэ цээжин дээр 2-4 дугаар хавирганы орчим үндсэн 2 булчирхаа үлддэг. За тэгээд энэ булчирхаа бол эхний одоо амьдралын 10 жилд ч юм уу тэр нь бол ингээд хөгжихгүй яг эрэгтэй эмэгтэй хоёр хүнийх адилхан байжгаад шилжилтийн нас эхлээд өндөвчнөөс эстроген болон прогестерон даавар ялгараад эхлэнгүүт тэр дааврын эстроген дааврын нөлөөгөөр идүүд нь ингээ ялгаран хөгжөөд охтууд маань бол одоо ингээ хөгтөө болдог бахна. За тэгэж ялгаран хөгжөхдөө ер нь бол өөхний ид байна. За тэгэд яг одоо энэ гландулар буюу одоо энэ булчирхайлаг ид байна. Үндсэн ийм хоёр л ер нь бол бүтцтэй маш энгийндээ яг бүр нарийн аривал ингээ сална. За өөх болон булчирхай энэ хоёр л байдаг. За тэгээд энэ хоёрын композишн буюу одоо энэ бүтц нь хоорондын харьцаа нь ямар байна гэдгээс хамаарат хэр том жижиг хөгтөө байх уу гэдг нь бас тодорхойлогддог. Тэгээд нэг хөхний сугамтай гэж ярьсан шүү дээ. Тэгээд зарим хүмүүс энэ чинь нэмэлт хөхтэй байдаг байхгүй юу? Ингээд юм сугны мах унжчлаа гэж яриад байдаг. Тэгээд сугны булчирхай гэж яриад байдаг. Яг үүндээ тэр нь бол ингээд нэг булчирхай нь ингээд устж өгөө болохгүйгээр ингээд хөгжил багтаагаар ингээд үлдсэн тийм тохиолдлууд байдаг. Тэр бол нийт эмэгтэйчүүдийн 6 орчим хувьд тохиолддог тийм илүү хөхтэй. Заримдаа бүр юм хөхний толгоотойгоо хөх байдаг. Заримдаа хөхний толгоогүй хөх байдаг. Заримдаа зөвхөн хөхний толгой нь үлдсэн байдаг юм янз бүр юм сонирхолтой зүйлсүүд байна. Ямар сонин тий. За тэгээд энэ мөн маань өөх болон булчирхаанаас тогтдог гэсэн шүү дээ тий. Тэгээд хэр том болох уу гэдг нь бол цэвэр одоо удамшлын хүчин зүйлээс хамааралтай. За тэгээд өөхний хэмжээ их байх тусам ер нь бол хөх ингээд илүү том болно. За тэгээд турах юм бол ч юм уу эсвэл угаасаа ийм одоо удамшлын нөлөөгөөр өөхний ид багтаа байх юм бол зөвхөн булчирхайлаг идүүд нь түлхүү үлдчих учраас хэмжээ нь жижиг байна. Гэх мэтээр ийм том жижигээр бол жоох ялгаатай. Тэгээд эмэгтэй хүн жирэмсэн болоод төртөл хөх бүрэн хөгждөггүй. Дутуу хөгжилтэйг ингээд хүлээгээд иждэг гэсэн. Тийм учраас ингээд төрсөн хүний эмэгтэй хөх, дөрөв хүний хөх хоёр нь бүтцийн болон харагдах байдал, чанга байдал бүх зүйлийн хувьд бол ялгаатай. Тэгэхээр төрөг охтуудын мөн бол болоог байгаа гэсэн үг. Одоо бүрэн гүц жимсээр бол одоо бүрэн гүц төгжөг байна гэсэн үг тийм. Ингээд 80% ч юм уу нэг 70% хөгжилтэйгээр хүлээгээд иждэг. За ийм сонирхолтой хэрэгтэй байна да. За тэгээ хөгчийн өөрөө ингээд харахаар том жижиг бас дийлэх нь байгаад байдаг шүү дээ. Энэ яг адилхан хэмжээтэй ер нь байх ёстой юм уу? Эсвэл ер нь том жижиг байх ёстой юм уу энэ талаар? Тийм тэр бол яах вэ? Тэгээд хүн ер нь бол яг юм ингээд дундуур нь ингээд хуваага зүсэд үзэх юм бол яг адилхан симметрик амтан биш шүү дээ тий. Бидний царайнаас ахуулаад өөр баруун тал нь арай том, зүүн тал нь арай ерөнхийдөө жоохон жижигхэн байдаг ч гэдэг юм уу. Тэр утгаараа яг хоёр бүр авь адилхан усан тусал шиг хөх гэж ер нь бол байдаггүй. Дандаа ялгаатай байдаг. Одоо олон ч хөх харлаа гэдэг шиг. Одоо эрүүл мэндийн шалтгаанаар ч үзлэг хийж илээ, гоо сайхны шалтгаанаар ч үзлэг хийлээ. Тэр дунд бол яг адилхан симметрик хөхтэй хүн бол баг байдаггүй. Тэгэхэд энээсээ охтууд маань жоох хичээд байдаг байхгүй. Миний нэг том хөх, том нэг нь жижиг гин ч гэдэг юм уу. Тэрнээс ерөөсөө имзэглэх юм байхгүй. Яг чамтай адилхан хүмүүс баг 99% шүү. Яг цэвэр адилхан хөхтэй хүн бол маш хавархан байдаг. Ялангуяа өсвөр насны охтууд баг тийм байдаг байх. Эсвэл яг ингээд хаад жоохон том болсны дараа ч юм, насны хүрсний дараа ч юм уу, үеийнхэндээ ч юм уу найз нөхдөдөө ч юм хөхөө харьцуулаад өөрийнх нь бүр нэг одоо сошиалч яваад шүү дээ. Өөрийнх нь нэг юм хавц шиг юм байна. Найзынх нь амар том хөхтэй байна. Эсвэл ингээд дээр үеийн ах ихнэрийнх нь хөх жижигхэн байхад одоо нэрийн дүүнэрийн хөх амар том байгаа ч юм шиг нэг юм бусдад харьцуулах мэдрэмжээр том жижиг гэдгээр ингээд сэтгэл санаагаар унах ч юм уу ийм зүйл байна. Эсвэл зарим нь бүр хитэх томч байдаг юм уу те. Энээсээ ч санаа зовдөг ч гэдэг юм уу. Энэ том жижиг байх нь бол ер нь цэвэр удамшлаас шалтгаалж байна уу? Тий. Ер нь бол удамшлаас шалтгаална. Тэгээ удамшил гэдэг чинь өөрөө олон юмыг ингээ coverлаад авчиж байгаа байхгүй юу? Одоо жишээ нөгөө түрүүний хөхний ялгаран хөгжил гэдээ ярьсан те. Энэ ялгаран хөгжил дээр яг тэр булчирхайлаг идүүд нь эстроген даавартай хэр мэдрэг байна гэдгээс хамаарат хэр их пролиферац хийж буюу хэр их одоо ингээ ялгаран хөгжиж томрох уу гэдэг интернетэр ялгаатай байдаг. Тэгээ ер нь ихтэй хөвчлэн л удамшлын шалтгаантайгаар өөх болон булчирхайлаг эдийн хэм одоо харьцаа ямар ах вэ гэдэг нь шийдэгдэнэ. Зарим эмэгтэйчүүд болохоор өөхний эд ихтэй булчирхайлаг эд багтаа байдаг. Зарим эмэгтэйчүүд булчирхайлаг эд ихтэй өөх багтаа байдаг. За тэгээд тэрнээс нь хамаарч хэмжээ нь өөрчлөгдөд байгаа. Тэрнээс биш одоо том хөхтэй болгон одоо гоё биш. Одоо зөвхөн эстетик талаас ярьж байгаа бол тэгээд том хөх болгон их сүү гаргадаггүй. Жижигхэн байлаа гэд бас бага сүү гаргах нь гэсэн үг биш. Энд дэр цэвэр булчирхайлаг эдийн хэмжээ ямар байгаа юм бэ гэдгээс шалтгаална. Булчирхайлаг эд ихтэй хэрнээ өөх эд багтаа
байхаар чи харахад бол жижиг хөхт харагдана шүү дээ. Тэгсэрнээс сүү маш ихтэй байж болно. Маш том хөхтэй ер нь өөх хідэн нэг сүү багтай байж болно. Улчирхал хідэн байгаа юм сүү багтай байж болно. Тэгэхээр хөхний хэмжээгээр хараад сүүтэй сүүгүүгийн ч юм болохгүй юм гоё муухай гэж том нь гоё эсвэл том нь муухай энэ гэсэн юм ерөөсө боддоггүй юм байна. Яг жинхнээс бүрэг сексуал те одоо эрэгтэй хүний хувьд ч тэр яг эмч хүний хувьд ч тэр яг л би нөгөө нэг хүний нөгөө нэг чих хамар гэдэг шиг яг өөртөө таарсан нь тэг хүлээгээд авчиж. Надад ерөөсө тэрний хэмжээ ерөөсө сонирн байдаггүй юм байна. Бүр анханасаа. Эр хүний хувьд бол эр хүний хувьд ч гэсэн надад нэг том нь гоё гэдэг хүмүүс тэгээд байдаг шүү дээ. Тийм бол надад санагдахгүй. Надад зүгээр л тухайн хүндээ л яг юм пропорцт нь л таарсан байж байл. Маш олон ээжүүд үзэж байгаа бох. Ер нь ийм YouTube ийм одоо ийм нэвтрүүлэг YouTube ийм одоо подкастуудыг чинь ээжүүд дийлэхтэй одоо гэртээ хүүхд таарж байгаа ээжүүд гэрээ цэвэрлж явахдаа чивчээ сонсоод эсвэл хүүхдээ унтуулсан үедээ зурагтаа яг одоо чангалаад хоёулахны одоо энэ цацагдах өдөр бол үзэж байгаа бах. Тэгвэл яг энэ асуултыг бол асуухыг хүсэж байгаа хэлтэй хүүл ээжүүдэд тэр өхөн цүү орох тэр механизмыг бас асуумаар байгаах. Өсвөр насны охтууд эсвэл одоо төрөөгүй байгаа эмэгтэйчүүдийн хөх бүрэн боловсроогүй байдаг буюу одоо болцорхайлаг хэдэн бүрэн хөгжөөгүй байдаг. За тэгээд жирэмсэн байх үед бол одоо эмэгтэй хүний эмэгтэйлэг даавар буюу одоо эстроген даавар бол бүр тултал өсдөг байхгүй. Бүр эстрожен surge гэж ярьдаг бүр амар өндөр болдог. Тэгээд энэ үед нь одоо энэ эстроген гэдэг дааврын нөлөөгөөр хөх ялгаран хөгжил нь явагддаг. За ингээ ялгаран хөгжил явагдаад жирэмслээд дуусах үед буюу одоо сүүлийн одоо жирэмснээл яг төрөх төхөөд ирэх үед хөхний ялгаран хөгжил тэр үед яг өөр ингээ бэлэн болдог. Болцорхай ч гэсэн ингээ сүү ялгар болгохтой бэлэн болоод өөхний эдүүд нь нэмэгдээд ингээ хэмжээнд томроод ингээ үр удмаа хооллоход бэлэн болдог гэсэн. За ингээд төрөх үед нь буцаад эстроген болон прогестерон дааврууд аль аль нь доошо буугаад пролактин даавар нэмэгдэнэ. За ингээд пролактин даавар буюу одоо энэ пролактин гэдэг даавар бол одоо сүүжилтийг хариуцдаг даавар ахна. За энэ пролактин даавар нэмэгдээд одоо хөхөнд одоо сүү боловсрч эхэлнэ гэсэн. За тэгээд үүн дээр нэмэгдээд юу байх вэ гэхээр одоо хөх өөрөө юм айгүй өндөр мэдрэлтэй одоо сэрлийн одоо энэ олон нервийн эндинг мэдрэлийн төгсгөлүүд байдаг байхгүй. Тэр нь одоо энэ хөхний толгоондоо ингэ байж байдаг гэсэн. За тэгээд хүүхэд хөхөө амлах үед одоо энэ мэдрэлээр одоо ингэ стимулейт хийгдээд тархин дохио өгөөд за тэгээд бүр илүү их ингээд дааврууд нь нэмэгдээд сүү одоо ингээд боловсрч үйлдвэрлэж эхэлдэг. Тэгэхээр анх амлуулсан үеэс эхлээд энэ хөхний одоо толгойн сэрлийн нөлөөгөөр пролактин даавар өсөөд сүүний боловсралд одоо ингээд явагдаж эхэлдэг гэсэн. За тэгээд давхар үүн дээр бас окситоцин даавар нөлөөтэй. Окситоцин буюу одоо хайрын даавар тий. За энэ хайрын даавар болохоор ямар үед ялгардаг вэ гэхээр хүрлцэх, тэврэх, үнэрлэх одоо энэ үедэд ялгарна. Тэгэхээр хүүхдээ ингээд ягаад таны төрөнгүүд чи ингээд цээжин дээрээ ингэр дээр нь хүүхдийг авдیں۔ Төрөнгүүд нь амлуултын гэдэг чинь окситоцин буюу хайрын дааврын нэмэгдүүлэх гэдэг энэ пролактин дааврын нэмэгдүүлээд хүүхний нөгөө нэг сэрлийг нь одоо ингээд хөдөлгөх гээд байна тий. Одоо сэрлийн цэгийг стимулейт хийж штэ. За ингэж бол одоо ингээд ялгардаг. Тэгээд сүү боловсрч гарч ирдэг гэсэн үг. За тэгээд ээжүүд болохоор ингээд миний хөх ингээд жоохон сүү муутай хүүхэд маань чадахгүй байх шиг байна гэдэг асуудал зөндөө байдаг. Тэгээ хөх муу байна, сүү муу байна гэж асуудлаас үүдээд шууд ингээд хөхүүлэхээ болоод шууд ингээд хуураас өөрөө буюу нэмэлт тэжээл рүү ингээд яваад орчдөг. Яарад тэг хэрэггүй гэж үг нь бол яг хөхний мэрэгчлэтнүүд бол зөвлөдөг. Та хэдий ч нэ хүүхэд чинь хэдийгээр таны сүү хангалттай их байхгүй гэж болно ихэндээ хөхүүлээд л ах хэрэгтэй. Тэгээд хүүхдээ хөхүүлэхдээ нүцгэн хөхүүлэх зөвлөдөг бид нар. Арьс арьсаа хүрэлцэж ингэж окситоцин даавар маань илүү их ялгарх нь байна. За тэгээд хүүхдээ амлуулаад хөхүүлэх тусам нөгөө нэг мэдрэлийн төгсгөлүүд нь цочрсоор байгаад тархинд дохиогоо өгсөөр байгаад тэгээд пролактин дааврын нөлөөгөөр сүү маань аяндаа ялгарч их гарч эхэлнэ гэж зөвлөдөг. Тэгэхээр өөрийгөө сүү гарахгүй байна гэл бодоод стресстэд эсвэл юм байхгүй гэсэн юм шүү. Бага байсан ч хамаагүй хөхүүлээд л ах хэрэгтэй. Аяндаа докторч нь тэнцвэрч ёстой. Шууд харин ингээд хөхнөөс гаргаж болохгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр яг энэ бас подкастыг үзэж байгаа хүмүүс бас хөхтэй холбоотой чихээ тавь сонсож байгаа. Би бол ерөөсөө ямар тохиолдолд хүүхдээ хөхөөл гэж зөвлөнө. Сүү баг гарч чамгүй 1 жил. Бүр at least хамгийн багадаа 1 жил хөхөөл. 6 сар гэдэг чинь зөвхөн тэр юг хэлж байгаа байхгүй юу? Цэвэр дан сүүгээр явах хугацааг л 6 сар гэж байгаа. Тэрнээс биш хөхүүлэх хугацаа биш. Тэгээд бор хоолнд ороод дахиад 6 сар бор хоолтой хамт сүүгээ хөхөөл 1 жил. Энэ нь өөрөө яадан хэрэг гол нь энэ ч юм шүү дээ. Хөхний сүүгээр дамжуулаад зөвхөн одоо уурга нөөцөөс шимт хэжлээс гадна энэ чинь их үрийн хоорондын холбоо буюу бондинг үүсэж байгаа. Их үрийн хоорондын нандин
одоо харилцаа, хайр, одоо тэр мэдрэмжтэй бидний одоо шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй тэр холбоос хөхний одоо энэ амлуулж байгаа энэ процессор дамжиж явагдана. За бүр шинжлэх ухаанаар тайлбарладаг нь юу юм бэ гэх юм бол дархлааны эсүүд удамшин өвлөгдөж очино. Ингэжж хүүхдийн дархлаа тэнцвэртэй доктортой болно. Өвчнөд илүү мэдрэг бус одоо болох нь шүү дээ, илүү юм хүчтэй чанга дархлаатай болно. Мэдээллүүдээ маш сайн өгүүлж авалцсан. Тэгээд дээрэс нь таны хөхний хавдраас хамгаална. Хүүхдийг хөхүүлэх нь гэх мэт юм олон төрлийн ач холбогдолтой процесс аахгүй хөхүүлнэ гэдэг нь. Хөхний хавдраас хамгаална гэдэг чинь бол маш гоё сонсогдож штэ. Тэгэхээр хөхний хавдрын талаар бид хоёроос одоо удахгүй ярилцсан. За гордох гэж яриад байдаг те. Мастит гэдэг. Тэгэхээр энэ гордох гэдэг зүйлийг бол яг манайхан ч ярьдаг штэ те. Орж ирээл одоо нэг ууттай юм шарж гинүүлжсэн өөх гэж байгаа юм шиг зүгээр гэрт нь оруулж ирээл өөрт нь заавал өөх өстой юм шиг ойлгож байгаа байхгүй. Оруулж ирээд үүтэнд нь тавьсан мартаа сууж хооронд аль хэдийн гордох процесс явагдчихлаа ч гэдэг юм уу. Ийм маягаар бас тайлбарлаад байгаа. Тэгээ энийг би бас нэг ийм өмнө нэг эмчийн нэг ийм ярьцлагаас үзсэн л дээ. Тэгсэн чи тэн дээр үед болохоор юм хуур байх үед чихрийн юм цааш шажигдах үед шууд ингээд цаанаасаа гордох маяг юм. Энэ нэгсээ стресс л явагдаад байна л да тий. Тийм стресс явагдаад тэрнээс болоод одоо өхний одоо тэр сүү дамжуулах булчирхаанууд дээр сүү бүрэн гадагшлахгүй юм одоо зүйл үүсэж байна гэдгийг тайлбарлаад байгаа. Тэгвэл яг одоо гордох гэж бид нэр тэгтээ яриа сурцсан. Тэгтээ энэ цаагуур яг юу болоод байгааг хэлж байна. Энэ бол ерөөсөө хөхний өрөвсөлт өвчин. Тэгээд дөрвөн булчирхаалаг гэдэгт ярьсан. Булчирхаалаг эд маань өөрөө бид нар юм одоо нэг 8-аас 15 за бүр максимум нь 20 одоо юм дэлбэн байгаа байхгүй. Энэ бол 8-аас 15 дэлбэн. За энэ 8-аас 15 дэлбэн болгон ч одоо юм брокколиг төсөөлөе л та тий. Брокколины булцуунууд шиг юм хэлбэртэй. Тэгээд тэнцээс үе боловсроод ингээд модны мөчөр ч юм уу тий. Тэгээд ингээд буцаад ингээд тэр нөгөө сувгуудаараа шимэгдээд эцсийн бүлэгтээ ингээд хөхний толгой дээр уулзж байгаа. Тэгээд хөхний толгой дээр нэг 8-аас 15 шиг юм сувгууд ирдэг байх нь шүү дээ тий. За энэ сувгууд маань өөрөө юм эсүүдтэй. Тэгээд энэ эсүүд нь өөрөө давхар ингээд яг энэ сувг дээр тулаад эхлэхээр юм гөлгөр булчингийн ширхэгтэй байдаг. Хөх нэр булчинтай юм байна шүү дээ. Ингээд яриад байсан чинь. Тэгээд энэ булчинтай. Тэнгүүд яаж байгаа вэ гэхээр гордолтыг л эхлээд тайлбарлчихлаа л да тий. Хүний зөвхөн гордох биш байх нь тэгэхээр стресс үйж болох нь, уурлах байж болох нь тий. Ямар нэгэн байдлаар юм сөрөг сэтгэл хөдлөл, эсвэл юм гинтийн огцом сэтгэл хөдлөлийн буюу стрессийн нөлөөгөөр энэ гүлгэр булчин агшиж байгаа гэсэн үг. Огцом агшиж чинь. За ингээд агшсан байдаг. Энэчнээс нь болохоор цаанаас нь болохоор сүү үйлдвэрлээд ингээд гаргах гад байдаг. За ингээд гарч чадахгүй болоод энэ чинь сүүний accumulation буюу хуримтлал үүсчихнэ. За ингээд хөхний зангирал явагдаж эхэлж байгаа. Энэ бол зөвхөн эхний шат нь ингээд зангирал явагдаж эхэлнэ. Чинь сүүн тулаад байдаг. Тэгэхээр нэг жоохон өвдөөд ингээд бондоогоч юм шиг хатуураад байдаг тий. За ийм үед нь бол энийг бид нар гордох гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ үед нь хүмүүс нэг барижд очдог шүү дээ тий. Хүмүүс барижиг муулаад ч юм уу ингээд худлаа мудлаа гэлээс хүмүүс ярьж л байт юм. Би тэрийг болохоор чи ямар үедээ очиж байгаа юм бэ? Тэгээ хин дээр очиж байгаа гэдгээсээ болоод үр дүн нь ялгаатай гэж хэлнэ. Би 100% барьж нарыг үгүй гэхгүй байхгүй. Яг гэвэл чи engagement буюу яг тэр зангирал үүссэн байгаа үед нь барьж тандаад тэр хүн үнэхээр сайн барьдаг гэж чадах юм бол тэр булчинг чинь суллаад өгнө. Тэгээд тэр саатлагдсан арилгачих юм бол хөх өрөвсөхгүй ингээд аяндаа зүгээр болчихж байгаа. За зарим тохиолдолд нөгөө нэг идэх гэдсэн чихрийн өгчөг л дээ. Тэгэх юм бол хүний сэтгэл санаа ингээд тайвширчих нь шүү дээ. Тэр стрессээр байхгүй болчихоор бас гүлгэр булчин өөрөө солирч болно. За ингээд та яг зөв үедээ буюу эхний шатанд нь дүнгэж өвдөж эхлэнгүүт нь зангирангууд нь барьж дээр очмоор байвал оч. Тэгээд сайхан бариулчих. Тэгээд зангирлаа тайлуулаад сүүний блок чинь гараад ингээд аяндаа сайхан гараад эхлэх юм бол өрөвсөл явагдахгүйгээр болно. За харин буруу хүн дээр очдог ч юм уу сайн ингээд зөв гой массажлаад ингээд зангирлыг гаргаж чадахгүй үед очлоо. За эсвэл арга хэмжээ авч чадахгүй байж байгаа удах юм бол одоо энэ чи харин өрөвсөл үүсэж эхэлнэ. Сүүчин өөрөө асар их уурагтай бас дээрээс нь чихэрлэг одоо нүрс устай тий. Энэ уураг нүрс устдаг энэ орчин чи өөрөө бактери үржих хамгийн том таатай орчин байхгүй. За тэгээд бидний хөх бол байнга ингээд гадны орчинд харилцаж идэг хөхний толгой өргөлж онгорхой байж байгаа. Тэгээд энэ онгорхой байгаа энэ хөхний сүв одоо толгойгоор дамжаад бактери нэвтрээд тэрийг хуримтлал одоо ингээд бактери үржээд өрөвсөж байгаа. Энэ үеийг бол одоо харин мастит гэж нэрлэж байгаа. Буюу хөхний өрөвсөлт өвчин болоо явчихна. А нэгэнт мастит болоод өрөвссөн үед бол та барьж дээр очиод бол нэмэр ахгүй. Тэгээд барьж худлаа намагс даалхаа шахтаа гэдэг. Нөгөө эмчнэр нь ч гэсэн яах гэж барьчаар явж байгаа юм чи шууд л хүрээд ирэхгүйсэн. Зангиралтай үед нь би одоо юу хийх юм бэ? Би хөхөө сайн саа суулал гэдэг ийм л зөвлөгөө гэж. Тийм шүү дээ. Ямар ч мэсцлийн эмчтэр очисон, ямар ч хөхний эмчтэр очисон. Яг л бариач дээр очиод хийх ёстой зүйл чи өөрөө хийл гэдэг зөвлөгөө л өгнө. Тэгэхээр үнэхээр зөв хүндээ очиод
зангирлаа гаргаад зүгээр болцсон олон зуун мянган ээж байна шүү дээ. За бас ингээд өөрөө буруу арга хэмжээ авсан ч юм уу зангирлаас ян суулж чадаагүй мастед болж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байна. Тэгээ ер нь бол дөнгөж төрөөд эхний 45-аас 60 хоногт бол ер нь маш их хөхний асуудлууд үүсдэг. Яаж хөхүүлэхээ мэдэхгүй байгаагаас, яаж амлуулахаа мэдэхгүй байгаагаас ч гэдэг юм ингээд олон асуудлууд үүсдэг. Тэгээд бол нийтийн эмэгтэйчүүдийн 20 орчим хувьд хөхний асуудлууд үүсдэг гэж үздэг. Яг төрсөнтэй холбоотой, сүүжээлттэй холбоотойгоор гэсэн үг. За тэгвэл одоо хөхтний талаас ингээд үзлэг онцлогонд та бүхэн багаараа байж байгаа хэ. Тэгэхээр энэ дээр хараад тахаар яг ямар чиглэлийн хөхний асуудал одоо өвчлөлүүд илүүхээр ирж байна. Тэгээ ямар насны хүмүүс илүүхээр бас ирж байна гэдгийг асууя. Сая бол хоёул эхний яг ойлголтоо бас яг дөнгөж эхлэцээ явуулсан шүү дээ. Төрсөнтэй холбоотойгоор нийт хөхний асуудлын 20% орчим нь бол ирээд байгаа юм байна тий. Нийт эмэгтэйчүүдийн тий. Тэгээд тэр нь эхний 45-аас 60 хоногт бүр их тохиолдож байна. За. Тэгээ одоо манай хөхний клиник дээр бол одоо мэдээж одоо хөхүүл эмэгтэйчүүд зөндөө ирж байна. За тэгээд эрт илрүүлгээр ямар нэгэн масс үүсгэр илэрсэн байгаа хүмүүс тэрийгэ онш тодруулах зорилгоор ирж байна. За тэгээд 40-с дээш насны эмэгтэйчүүд нөгөө нэг жил болгон үзүүлэх ёстой тэр одоо урьдчилан сэргийлэх үзлэгээрээ ирж байна. За тэгээд бас мэдээж одоо гоо сайхны хаалга хэлэх гэж байгаа хүмүүс бас ирж байна. Янз бүрийн л хүмүүс байна. Хөхний яг сүүний булчирхайтай холбоотой байна. Одоо хөхөө хагалсантай холбоотой цаашаа үрвсэх юмнууд бол их явж байгаа бох тий. Буруу амлахтай холбоотой. Одоо ерөөсө хөхний бүх төрлийн асуудлуудыг л үзэж байна. Тэгээ шийдэх гэж багаараа тусламж үйлчлэг үзүүлж байна да. Манайх бол онцлогооны хувьд бол одоо нэлээд сайн явж байгаа гэж би хэлнэ. Маш одоо чанартай тоног хөрөмжүүд дэс гадна одоо яг зөвхөн хөхний нарийн дүрс онцлогоор мэргэжсэн эмч нар одоо яг зөвхөн хөхний эхоны эмч нар тэгээ зөвхөн маммографи чиглэсэн хүмүүс байна. За тэгээд мэс заслын яг зөвхөн мэс заслаа хийдэг эмч нар байна. Тэгээд дөнгөж үүднээс орж ирэхээс ахвалаад онцлогоог нь хийлээ. Зэмжлэгийг нь бичиж өглөө мэс заслын асуудлын шийдлийг гэх мэт тийм цогц зөвлөлтөө үзүүлэх гэж зорж байна. Тэгээд олон хүмүүс л ер нь олон зөвхөн хөхний мөртлөө олон төрлийн асуудалтай хүмүүс байна. Та бүхэн тэр ирж байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсийн одоо хоёул өвчлөлийн ирэмбэр нь ярих юм бол ер нь яг аль одоо жишээл хавдар нэгт байна ч гэдэг юм уу те нэг тийм баягаар өвчлөлийн нэг шууд хавдар нэгт байна гэж хэлж болохгүй мэдэхгүй юм байна. Ердөө дийлэн ихэвчлэн харж байхдаа сүүжилттэй холбоотой асуудлууд буюу маститууд ер нь бол нэлээд түгээмэл байна. За тэгээ араас нь хөхний хоргоо үүсгэрүүд байна. За тэгээд гоо сайхны мэс заслаар хандж байгаа эмэгтэйчүүд байна. Тэгээ хамгийн сүүлд нь хавдар орчихно. Яг хортхоо хавдар онцлогдоод. Амар байна уу бүгдээрээ сайхан амарцгаас нь өнөөдөр та бүхэнд би амар өглөөний умдыг танилцуулж байна. Орц найрлагын хувьд эрүүл органик ямар нэгэн химийн бодисгүй, хадгалагч бодис агуулаагүй, нэмэлт сахаргүй юм бүтээгдэхүүн байгаа. Өглөөдөө ээж нар маань өглөөний цай бэлгэн гэж нэлээд цаг зарцуулсан юм том ажилладаг. Би болохоор өглөө босоод усаа буцалгаад амар өглөөний умдаа найруулад уучдаг. За өглөө түүний хэрэглэхэд зохистой цай уух тус эслэг нүрс ус уургаар баялаг байдаг. Эслэгээр баялаг учраас мөн эзний гөрөл хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтаас урьдчилан сэргийлдэг. Өглөө хэрэглэхдээ бага зэрэг шар тус нэмээд дуувал таны төсвийг өгөхөдөөс туслана гэсэн. Тэгээд өөрийнхөө амтлагаагаар сүү эсвэл тарганд хийж эсвэл зуурч идэж олно. Жингээ барихаар төлөвлөж байгаа эзнэр маань бас амар өглөөний ундыг оройдоо хэрэглүүл тохиромжтой. Яагаад гэхээр амар өглөөний унд маань үеиг учраас цадгалан мэдрэмж юм төрүүлдэг. За тэгээд өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэ. Эрүүл мэндийг дэмжих ажиллагч янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо урмлаар эдээссэн үхрийн булгууны яснаас гаргаж явдаг. За үүнд бол хүний бид хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй байдаг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдэгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нэр одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрглэж хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм а. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол янзтай ясны шүл. (2024) оны үзүүлэлт дээр юм байл л дээ. Эмэгтэйчүүдэд зөнхлөн тохиолж байгаа хавдруудыг харахаар
нэгт бол угаасаа илэг байгаа тий эрэгтэй эмэгтэйг Монгол бол илгээр бол бүр маш одоо алдартай шүү дээ. Илэг байна. За умаа хүзүү хор тавдар хоёрт явж илээ. Гуравт нь хотоод тэгээ дөрөвт нь хөхгөө орж ирж байгаа юм. Тэгэхээр маш өндөр шүү дээ. Эхний 5 дотор явж гинэ гэдэг чинь хөхний хор тавдар бас нэлээд өндөр бүртгэгдээд яваад байна. За тэгээ энэ дотроо нас баралтыг харсан чинь 6-ад нь явж илээ. Тэгэхээр эн чинь бас их өндөр тоо явж байгаа байхгүй. Тэгэхээр хөхний одоо хавдар энэ асуудал эрт илрүүлэг дээр бол манай эмэгтэйчүүд анхаарах цаг нь бол болцсон юм байна гэдгийг бол энэ тоо баримт бол судалгаа харуулж байна. Тэгвэл хөхний хавдрын талаар асууя. Хөхний хавдар гэж яг юу хэлээд байгаа? Ер нь тэгээд яагаад энэ сүүлийн үед бас түрүү хэлсэн шүү дээ. Залуу яг арай илүү залуужууд байна гэсэн шүү дээ. Энэ яагаад тэгж ах шиг шалтгааны нөө. Ерөнхийдөө дөрөвт явж байгаа нь үнэн. Зөвхөн хүүстэй холбоотой та эмэгтэй гэдгээрээ өвдөж байгаа хавдруудын 3-т гэсэн үг. Нэгдүгээр улмаа хүз байхгүй. Тэгээд 3-т хөх орж ирж байна. За тэгээд ер нь бол энэ 4-т гэдэг тоон жилдээ нэг ойролцоогоор 350-аас 400 орчим хүн шинээр онцлогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр өдөрт нэг хүн онцлогдож гэсэн үг юм шүү дээ. Ингээд хамлал тийм өдөрт нэг хүн хөхний хавдраар шинээр онцлогдож байна. Тэгэд ер нь хөхний хавдар маань бол харьцангуй одоо эрт үедээ онцлох боломжтой. Яг тэгвэл ил байгаа байхгүй юу? Бид нар одоо илгээ гаргаж ирээд харах чадахгүй юм да. Өстрэл хотоод бүдүүнгээ цорилт орындох юм да тий. Тэгэхээр харьцангуй ил байгаа өдөр тутамдаа харж байгаа учраас эрт илрүүлэх боломжтой. Хоёрдугаарт нэг цаашаалтай зүйл нь эрт илрүүлээд бариад авсан тохиолдолд эмчилгээ маш сайн прогнозтой хавдар. Хэдийгээр хорт хавдарч гэсэндээ эмчилгээний үр дүн маш сайн авдаг. Тэг дээрэс нь олон төрлөөр нөхөн сэргийлэх боломжтой, хагалгааны олон сонголттой хавдар байхгүй юу. Тэгэхээр та эрт илрүүлж чадах юм бол танд бол зөндөө боломж шанс байна гэсэн үг. Шууд ингээ хямрах, гутрах, тийм муу мухагаар бодох тийм зүйл байхгүй. За тэгэд үндсэн асуулт маань болохоор хавдар гэж юу юм бэ гэсэн тий хөхний хавдар гэж юу юм бэ? За бүгдээрээ ярьсандаа өөх болон булчирхайлаг гэдээс тогтож байна тий. Булчирхайлаг эдэн дотроо яг одоо булчирхай буюу лобул буюу дэлбэн за тэгээд дакт буюу одоо энэ цорог хоёроос тогтож байна. За тэгээд энэ хоёр чинь өөрөө дотроо хоёр өөр төрлийн эсүүдтэй. За энэ эсүүд маань ингээд ялгарн хөгжилд явагдана. За эстроген дааврын нөлөөр ялгарн хөгжинэ гэж ярьсан. За ингэж ялгарн хөгжиж одоо ингэж шинэ эдис үүсэж явах одоо энэ явцад ямар нэгэн алдаа гарсантай холбоотой нэг эсийнх нь ургалт буруу явагдаад за тэр буруу явагдсан эсийн ургалт зогсохгүй байсаар байгаа илүү олуулаад том болж хөгжиж байгааг хөхний хорт хавдар гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ нь юуны эс алдаа гарсан юм бэ гэдгээс хамаарат одоо дактил юм уу цоргоных юм уу лобул юм уу дэлбэнгийнх юм уу гэдгээр ингэж ангилагддаг. За тэгээд хэр хэмжээнд томорсон, хэр хэмжээнд ургалт нь алдагдсан гэдгээс хамаарат үе шат болон стейжүүдэд ангилагддаг. За тэгээд юуны шалтгаантай одоо энэ дэр бид нар иммуногстой хэмжээ шинжилгээ хийдэг байхгүй. Ингээд ярихаар жоохон хүндтэй. За яг хөө ингээ иммуногстой хэмжээ шинжилгээ хийж үзээд энэ дааврын шалтгаантай юм уу, даавралт мэдрэг юм уу, ямар ингэдэг сабтайпаар нь бас хувааж үздэг. За ингэж ангилал стейжийн бүх юмнуудаа игээд эмчилгээний тактик гарч ирдэг. За тэгэхээр гол ойлгох юм нь нэг эсийн л одоо буруутай үйл ажиллагаанаас болоод тэр нь ингээд замбраагүй хяналтгүйгээр хамарсаар агаад хавдар болдог бахан. Тэгээд цоргоны болон дэлбэнгийн гэсэн хоёр төрөл байдаг. Ер нь бол тэгээд шалтгаан болвол нь шүү дээ тий асар олон байхгүй бүр амар олон шалтгаантай. Тэгээд ихэнх төрлийн хөхний хавдар бол одоо ер нь бол дааварт мэдрэг буюу дааврын шалтгаантай гэж үздэг. Дааварт мэдрэг байдаг. За тэгээд эрсдлийг ер нь бол бид нэр ингэж үнэлжтэй маш өндөр эрсдэлтэй болон дунд баг гэдээ ингэж ангилждаг. Хамгийн өндөр эрсдлүүд нь юу юм бэ гэхээр мэдээж гений мутац байна. За BRCA1-2 буюу одоо BRCA1-2 гэдэг гений мутац байна. Энэ бол одоо эхээс үрд одоо ингэж өвлөгдөж явах нь шүү дээ тий. За энэ гений мутац байна. За эсвэл ээж нь өвдсөн, ээжийнх нь ээж нь өвдсөн ч юм уу морь 1-р үеийн хамаатан дотор өвдсөн. За өөр 2-р үеийн хамаатанд нь өвдсөн ч гэдэг юм. Эднэр бол одоо ингэ хамгийн өндөр риск бол явчихж байгаа. За ийм өндөр рисктэй байх юм бол та өхний хавдраар өвдөх эрсдэлтэй байх нэ. За хоёрдугаарх нь бол одоо эстроген дааврын нөлөө. За эстроген дааврын нөлөө яагаад энэ чинь орж ирж байгаа юм бэ? Эстроген дааврын нөлөө гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр эрт сарын тэмдэг хэрэг. Энэ нь өөрөө дунд зэрэг эрсдэл бол явчихна. За хоёрдугаарт хожуу цэвэрших бас л дунд эрсдэл. Хожуу төрөлт дунд эрсдэл. Таргалалт дунд эрсдэл. За тэгээд тамхи болон нөгөө нойргүдэл, стресс, алкогол хэрэглээ тэгдгээр нь бол low risk руу бол явчихдаг. За тэгээд энэ бүх нөгөө дунд эрсдлүүд нь цэвэр одоо нөгөө эстроген дааврын атактай холбоотой, эстроген дааврын инфлюенс нөлөөтэй холбоотой байдаг. За ингэж ярил арай илүү ойлгомжтой болох болов тий. За тэгээд одоо нэгэн танаас хамаарахгүй зүйл юм биш үү? Одоо тэгвэл удамшил миний ээж өхний хавдраар өвдөжсэн, эмээ өвдөжсэн. Би юу хийж чадах юм бэ гэвэл та эрт илрүүлж чадна. Та заавал өвдөнө гэж юм биш л дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар өвдлөө гэхэд эрт илрүүлж чадна.
Түүнийг яаж хийх вэ гэвэл сарын тэмдэг ирснийхаа дараа болгон хөхөө өөрөө шалгадаг бай. За тэгээд 40 наснаас дээшээ жилд 1 удаа, 30 наснаас дээшээ 2 жилд 1 удаа хөхний яхаа харуулчих. Ингээд л явж байхдаа та хөхний хавдрыг жижигхэн дээр нь нөгөө нэг эсийн ургалтыг жижигхэн дээр нь бариад авч чадна л гэсэн үг. За дунд эрсдэлтэй хүмүүс бол одоо та нэгэнт сарын тэмдэг эрт ирсэн юм чи яах юм? Надтай хамааралгүй. Нэгэнт би хожууд цэвэрсэн юм чи яах надтай хамааралгүй тий. За харин төрөлт байна. Төрөлт тий хожууд төрөлтийг бол бид нар харьцангуйс удирдах болно шүү дээ. Гэр бүл төлөвлөлтөөр ч юм уу. Ер нь бол 30 наснаас хойшыг хожууд төрөлт гэж нэрлэдэг байна. За яагаад одоо энэ төрөлт сарын тэмдэг цэвэршилт эдгээр холбоотой юм гэдгийг би одоо тайлбарлаж өгөх гээд ингээл ухаан суурьас нь яваад байгаа байхгүй. Энэ бүгд яадаг вэ гэхээр сарын тэмдэг гэдэг зүйл ингээ оролцоод явчихдаг. Эрт биений имерхэн байна, хожууд төвөрсгэн юм. Дандаа сарын тэмдэг нь урт хугацаагаар ирээ явчихж байгааз. Сарын тэмдэг ирэх болгонд эстроген даавар хэлбэлцэж идэг. За сарын тэмдгийн одоо цус үзэгдэж эхлээд цус дуусаад яг овуляц явагдаж эхлэх хүртэл эстроген даавар ингээ маш өндөрөөр ингээ нэмэгддэг байхгүй. Тэгээ овуляц үед эстроген хамгийн өндөр байдаг. Яа энэ үедээ бол эмэгтэй хүн хачин сайхан арьсан тойлгоор гоё хааштай, илүү юм секси те эрэгтэй хүнээ татах чадвартай болдог. За тэгээд буцаад ингээд овуляц явагдаж дуусаад сарын тэмдэг ингээд овуляц явагдаж дуусаад эстроген даавар доош буугаад эстрогээрээ прогестерон даавар дэшээ нэмэгддэг. Гэх мэт юм инфлюенс жилд 12 удаа ингэж явагдах нь шүү дээ тий. За энэ дааврын инфлюенсийн нөлөөгөөр буюу эстроген даавар яг ингэж өсөж байгаа үе болгонд ч л хөхний чигэд ингэж пролиферац буюу ялгаран хөгжүүд ингэж хөгжил явагдаад идэг. Тэгэхээр жилдээ 12 удаа ингэж эсийн хөгжил ингэж хөхн доторч явагдах нь шүү дээ. Хүмүүс эмэгтэй хүмүүс мэдэрдэг байхгүй миний хөх өвчөө ороод байна. За одоо сарын тэмдэг ингэ ирэхэндээ ч гэдэг. Хөх жоохоо ингэ томорцсон ингэ гоё болцсон байна да гэл яг овуляцийн үе мөдөр хөхн томорч моморцсон тий. Ер нь бол эмэгтэй хүн цаанаасаа өөрийгөө эрэгтэй хүнтэй уулзруулах гэдэг буюу эр бэлгээстэй өндгийн хэсэг уулзуулах гэдэг тэр бүх прогрессыг л өөрөө цаанаас хийгээд байгаа гэсэн үг. За тэгингээ эстроген даавар нөхцсөн учраас хөхний идэвд нь ялгараа хөгжөд байна. За гэхдээ ялгараа хөгжлөө буцаа буулаа нөгөө хөгжлөн зогсож. За ялгараа хөгжлөө зогслоо. Энэ бүх одоо энэ нюансын дундуур нэг гисийн ялгараа хөгжил бүтцэн үед эвдэгдэх эрсдэлтэй байдаг гэж үздэг. Тийм учраас хэдий чиний их сарын тэмдэг ирнэ буюу хэдий чиний удаан хугацаанд сарын тэмдэг ирнэ төдий чиний хөхний хавдрын риск нэмэгдээд байна л гэж үзэж байгаа. Тэгээ хөвчлэн тийм дааврын нөлөөтэй байдаг. Тийм учраас жирэмслэлт, төрөлт, хөхөр хооллолт энэ бүгд эмэгтэй хүнийг хөхний хавдраас сэргийлэх маш том үзүүлэлт болж идэг. Байгаль өөрөө цаанаасаа ийм гой зохицуулгатай гэх юм уу даа. Хожууд төрөлт гэхэр чинь тэр чинь яг нэг сарын тэмдэг хий чинь жирэмсэн болчоор ирэхээ болчих штэ. Тэгэхээр яг тэр нэг олон дахин ирээд байгаа. Олон дахин энэ fluctuation буюу одоо энэ ингээд энэ дээш доошоо явж байгаагаас хамгаалж байгаа. Нэг жил хамгаална шүү. Хамгийн багадаа нэг жил. Тэгээд 9 сар тэгээд төрсний дараа ч гэсэн эстроген дааврын хэмжээ бараг цэвэршсэн юм шиг бага байдаг байхгүй. Тэгэхээр хөхийг нөгөө нэг тэр ялгаран хөгжтөөс ингээд хамгаалаад ингээд барай байждаг. Тэгэхээр би яг эрт төр гэж байгаа юм биш мэдээж. Гэхдээ мэдээж гэр бүл төлөвлөлтөндөө бас анхаараад 30 наснаас өмнө та ингээд төрөх юм бол буюу хөхөө ингээд амрааж чадах юм бол риск нь багасдаг байх нэ. Үнийг л хэлж байгаа. За тэгээд давхар хөхөөр хоолж авах үед ер нь бол ихэнх эмэгтэйчүүд одоо төрөө хөхөөр хоолж эхлээд сарын тэмдэг нь ирэхгүй нэг хэдэн сар болдгийг хагас жилийн хүн болдог. За зарим эмэгтэйчүүд бол би баг юу яриад байгаа юм бэ? 2-7 хоног юм ирсэн шүү дээ. Энтрийг ярьж л байдаг. Гэхдээ ер нь бол дунджаар нь хагас сар орчим ингээд юм ирэхгүй байхгүй юу? Яг бол эстроген даавар ингээд баг хэврээ байж байгаа учраас. Тэгээд энэ хөхөөр хоолж байгаа энэ процесс чинь эстроген дааврыг багаар барьж идэг учраас хэдий ч удаан хөхөөр хооллох тусам таныг хөхний хавдраас хамгаална шүү гэдэг юм учиртай. Тэгэхээр хүүхдтэй ч гэсэн дархлааны эсүүдээ өгж ийн, их хүрийн холбоогоо үүсгэж ийн, шимт хижээлээ өгж ийн, давхар өөрийгөө хөхний хавдраас сэргийлж чадж байгаа ийм гоё процесс болдог. Хөхөөр хооллно гэдэг нь. Ингээд хэлээд өгчих юм бол хүмүүс айгүй гоё ойлгож штэ. Тий. Айгүй гоё яг нюансыг маш гоё тайлбарж өглөө. Манай Лүдвигийн гол давуу тал маш гоё юмыг тайлбарж өгдөг. Би ч гэсэн яг сая тийм гинэ нөгөө тийм гэсэн тайлбар дундаас нь маш их гоё зүйлүүдийг мэдэж авлаа. Манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас ойлгож авсан баг. Тэгвэл хоёулаа ямар ч сан ерөнхий ойлголт бол их гоё одоо ойлгочлоо. Шинж тэмдэг. Яавал би одоо юу очоод үзүүлээд байх хэрэгтэй юу? Эсвэл шинж тэмдэгээ би өөрөө олж мэдэх боломж байгаа юу? 30 наснаас хойш бол 2 жилд нэг удаа очоод үзүүлээд 40 наснаас дээш бол жилдээ нэг удаа очоод үзүүлээд танаас одоо юу ганцхан цагийн 2 цагийн л ажил шаардна. Тэгээ тийм хэцүү ажил биш аахгүй юу? Энэ чинь микро инвазив буюу бид чинь ингээм юм хатгаж матгаад ингээд тийм хэцүү юм байхгүй зүгээр эхогоор ингээд гүлгэл үзчихнэ. 40 наснаас дээш яг хөхийг авчиж байгаа рентгенд хардыг. Тэрнээс өмнө бол заавал рентген зөвлөдөггүй.
За ингээд байхад тэр жижигхэн байгаа үүсвэрийг бид нар ингээд илрүүлж чадах нэ. За түүнээс гадна нэг зүйл бол ерөөсөө хөхөө шалгах гэж байгаа. Хөхөө манай эмэгтэйчүүд шалгаж мэддэггүй юм байна. Ойшоодгүй юм байна. За нөгөө сарын тэмдгийн нөгөө ялгаран хөгжилтэй холбоотойгоор сарын тэмдэг дуусах үед үзэх юм бол илүү гоё юм. Овуляц явагдаад дуусны дараа үзвэл хөх илүү солирцсон юм зөөлөн байж байгаа юм л те. За тэгээд тэр үед нь ингээд усанд орчих гэж байгаа. Сайхан усанд ороод бүх булчингоо суллаа тий арьс марьсгүй зөөлрөөд ингээд суларцсан үедээ толиндоо ингээд байрны өрөөндөө харж байгаа толиндоо хараад эхлээд ингээд зогсдог. За ингээд зогслоо. Хөхөө эхлээс сайхан ажиглах нь шүү дээ. Миний хоёр хөхт ямар хөө хэмжээтэй байна. Нэг нь нөгөөгөөс ямар үлээ яг өмнө нь мэдээж харсан л байгаа шүү дээ. Тэрнээс өөрчлөлт байна уу гэдгийг харна. Энэ том жижиг хэмжээ өөрчлөгдөж гэнэ үгүй юу гэдгийг хараад өөрчлөгдсөн байвал юу болоод байна гэж бодох хэрэгтэй байна. Нэгдүгээр те. За хоёрдугаард левчгээ банк шалгаж авах хэрэгтэй байдیں۔ За яг усанд орохоос өмнө левчгээ шалгах гэж би хэлэх мартчих. Усанд орохоос өмнө левчгээ шалгах юм шүү дээ. Левчгээ шалгасан чинь эмчээний discharge буюу одоо ялгцс байна уугүй юу? Ямар нэгэн нойтон болоод ингээд муухай болчихвол тэрийг ихлэ шалгах нь байна. За тэгээд тийм юм байхгүй байлаа бол усанд ороод ингээд хөхөө харна тий. За ингээд хараад хэмжээ дамжааг ингээд харсны дараа хөхний толгойг харна. За миний хөхний толгой ямар байдаг вүлээ? Хэвийн үед ямар байдаг вүлээ? Ер нь бол ихэнх хүмүүсийн хөхний толгой гадагшаага гарцсан байдаг. За зарим тохиолдолд бол ховор одоо 20 орчим хувьд нь дотгошоогоо байдаг хөхний толгой. Тэгээд энэ бол ерөөс асуудал хэвийн үедээ дотгошоо байжгаад стимуляц явагдах үед буюу одоо ингээд сэрэл хөдлөгч юм эсвэл гараа мараараа ингээд оролдох хүүхэд нь хөхөх үед энэ ч нөр юм булчинтай хэрэгтэй учраас булчингууд нь ингээд чангараад хөхний толгой нөгөө энд гараад ирдэг. За тийм биш тохиолдолд хөхний толгойн дотгошоо орсон байна уу, татагдсан байна уу? Энэ бол хавдрын бас эрсдэл шинж тэмдэг гэсэн үг. За тэгээд энэ тентэн юм булцуу бэрцүү байна уу харахад тий жоохон хонхооцсон ч юм уу татагдсан ч юм уу тий. За тэгээд ингэж яагаад ингээ гараа өргөд үздэг. Ингээд өргөд үзсэн чинь нэг юм ингээд зуралдаа татагдаад байгаа мөртлөө ингээд хөхн ингээд одоо төсөөлөгдөж байгаа болов хэвийн ингээд хөх дээш тавшаа болох биш. Нэг газар нь ингээд гараараа барьж агаад ингээд хуруугаараа дарж агаад ингээд хөдлөж байгаа юм шиг ингээд арьс нь хөдлөхгүй байдаг ч юм уу тий. Иймэрхүү шинж тэмдгүүд ихлэ зүгээр харж эхэлнэ. За энэ бүх зүйл байхгүй бол одоо та тэмтэрж үз. Энд чинь би ярихад л ингээд л нуршаад л удаан тайлбарлаад байгаа болохоос газ хийчих юм байхгүй юу тий. Нэг бараг 20 секундэд л ингээд харж шít. За тэмтэрж үзэхдээ эмэгтэйчүүд маань ингэж бариад итдэг. Ингэж барих юм бол эн чинь өөрөө булчирхайлаг хэрэгтэй учраас бондгоор юм тэмтрэгдэнэ тий. Тэгээд олон эмэгтэйчүүд энд нэг юм байна гэд ирээд байдаг байхгүй. Тэххгүйгээр за тэгээд бас ингэж дарахгүй. Нэг хуруугаараа дарах юм бол бас булчирхайн дээр нь ингээд тэмтрэгдэнэ. За тэгэхээр алгаараа тэгээд өрөн хуруугаараа үзнэ. За тэгээд нар зөв. Нар зөвслээ хөхний толгоноос ахуулаад ингээд дэшээ ингээд тэмтэрлээ. Ингээд тэмтэрлээ. Ингээд нар зөв бүтэн тэмтрээд юу ч байхгүй бол асуудалгүй. Секунд ихний ээлжинд гүд те. За тэгээд дараа нь ингээд суугруугаар ингээд тэмтрэн. За сууганд ямар нэг юм байхгүй бол ингээд болно. Энийг л сар болгон хийчих. Энэ бол олон эмэгтэйчүүдийг аврандаа. Эрсдлээс сэргийлнэ те. Хэдэн наснаас эхлэх вэ? Хөх ургаж эхэлсэн сууш. Хөх ургаж эхэлснээс хойш тийгээл хэвшчихгүй юу? Тэр ч юм нэг залуучаад байгаа гэж хэлсэн. Ягаад залуучаад байгаа юм тэгвэл эмэгтэйчүүдийн төрөл багасаад шүү дээ. Үүнтэй л холбоотой байхгүй. Хөхүүлэх нь багасаад шүү дээ. Хөхөө гой байлгана, гоо сайхнаар нь хадгална гэд хөхүүлэхгүй байна. Юу бол ингээд бор хоолноос боолонд оруулаад шимт хижээл нүгэлээ нэмэлт хижээлийн нөгөөдөө энэ өмнө нь манай өвөө эмээ бол 8 9 хүүхэдтэй л байсан шүү дээ. Тэр үед хөхний хавдрын хаалга харьцангуй бага л байсан тий. Одоо бол ерөөсө 3 хүүхэдтэй бол баг олондоо орох гэдэг шүү. Нэгээс 2 хүүхэдтэй л ийм болж байна. Тэгээ энэ бүх амьдралын маяг инфлюенсүүд дээрэс нь эмэгтэйчүүдийн арх тамхины хэрэглээ бол бас байна штэ. Тамхи татдаггүй эмэгтэй хүнтэй таарна гэдэг бол бас сонирмолцсон байна. Архины хэрэглээ бол баг манусаас өндөр болцсон байна. Тэгээ энэ бүх одоо энэ хорт зуршлуудын хэрэглээ тамхи бол никотин бол бүрээ сонгомлоор хөхний эд дээр очиж суудаг, тэнцээ гэмтэл үүсгэдэг. Тэг гих мэтчлэн энэ бүх одоо энэ нюанс хэлбэлцлүүд нийгмийн шилжилтүүд нь хөхний хор таадрыг залуучхад хүргээд байгаа. Тийм болохоор та ерөөсө 20 наснаас эхлээд ч 18 наснаас эхлээд нэг хөх ингээд ургаад боллоо. Дахиж томорсонгүй. Ингээд миний хөхний хэмжээ нормал одоо 70% хөгжил нь энэ л юм байна. За одоо ингээд шалгаж эхлэх хэрэгтэй байна л та. Хөхний хөгжил бол ер нь нэг 70% ч юм уу нэг 18 нас хүртэл хөгжих юм байна тий. Тэгээд үлдсэн төртөл жирэмсэн болтол ингээл байж гэнэ гэсэн үг. Дутуу хөгжөөл байж гэнэ гэсэн үг. Тэрнээс өмнө хэдэн хөв гэдгийг багцаалдаж хэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө хэдэн хувь нэ? Одоо тийм төрхөөс өмнөх. Тийм төрхөөс өмнө 70-80% тал хөгжсөн байж байгаа гэсэн үг. 40-50 настай байсан ч хамаагүй хөгжил нь яг тэр төрөхгүй бол тэр хэвээрэл байж. Би тийм хүмүүс нь 2 3 харж байсан шүү. Яг залуу хөгжих хөхтөө. Тэр чи юу үлээгээд насаа нь харсан чинь ингээд 54 мөрөвтэйгээд тэгэд яагаад гэвэл их чинь төрөөгүй төрсөн ч гэсэн их чинь огт хөхүүлэг юм аа асуудалтай байсан юм аа гэд.
Тэгээ огт одоо ингээ хүүлэхгүй ингээд юм байх юм бол хөхөө ингээ хадгалж болох нь огт төрөхгүй бол тэгээд хөгжүүлгүй л байж гэнэ гэсэн үг. Ер нь бол их гоё ойлгомжтой байна. Хөхний хавдар гэдэг хоёул зүйлийг ярихын хажуугаар хөхний гоо сайхны мэдсэл бол яалтчгүй орж ирж байна. Мэдээж эрэгтэй хүн ч гэсэн одоо яг ийм хөхний хувьд ч тийм угаасаа эмэгтэй хүн байглаасаа эрэгтэй хүнийг татах тэр хөхний одоо жишээлбэл нэг юм одоо юу гэмээр юм дээ одоо зигзгэрч гэх юм уу те нэг зигзгэрл гэж ярих байх те одоо тэр сэргэрч гэх юм уу яг тиймэрхүү байдал чи яг яалтчгүй эрэгтэй хүний одоо нүдний харааг угаасаа татж байгаа шүү дээ. Нөхөртөө яж бодлоо, хүнтэй суудсан байж бодлоо, олон хүнтэй байж бодлоо. Гэхдээ өөртөө бас жоохон арчаатай гэдэг юм харагдах энэ өөртөө ихтэй байх байдал бас хөхний гоо сайхны байдал яалтчгүй эмэгтэй хүнд бол яригддаг байх. Угаасаа хин ч харсан нөхөртөө сайхан харагдахыг л хичээн. За манай нөхөр надад хайртай юм чи миний хөх ямар ч байсан амар хамаатай ингэж боддог эмэгтэй хүн ер нь цөөхөн баха бараг байхгүй бах. За тэгвэл хөхний гоо сайхны мэдсэл бол цаашаа угаасаа ингэж эрүүл мэндэ бодсон ш зарим хүмүүсийн сонирхлыг татсан ч өөртөө ихтэй байх байдал маш олон зүйл бол нөлөөлж байна. За тэгвэл хөхний гоо сайхны мэдсэл ерөнхийдөө яаж хийгддэм бэ гэдэг бас нэг ерөнхий ойлголтыг нь бас гоё товчхон базаад хэлж өгч. Тэгээ цаашаа би бас сонирхолтой асуудууд бэлдсэн. Ер нь бол над дээр ирж байгаа дийлэнх эмэгтэйчүүд бол өөртөө итгэлээ нэмэх гэж л ер нь хөхөлөгдөг дандаа. Тэгээд ихэвчлэн одоо нөгөө өмнө нь нөгөө 80% хөгжилтэй хөх нь ямар байсан те. Тэрийг нэг хүүхэд гаргаад хоёр хүүхэд гаргаад хөхүүлээд ингээд шим бүх уураг бүх шим тэжээлээ өгсөний дараа алдчихдаг байхгүй. Хөх ингээд яг жирэмслээд төрөх үед ингээд хамгийн гоё дээрээ байж байгаа. Хамгийн зэгцгэр гэдэг байгаа чинь нөгөө төрөнөтэй хамгийн сэргэр хатуу ингээд юм том хэмжээтэй тэр бүх зүйл байж байгаад хөхүүлэх процесс дууслаа. Хөхүүлэх процесс дуусангууд пролактин даавар унлаа. Буцаад нөгөө хөхний одоо дактууд нөхөр төрөний нөгөө булчирхаанууд нь ширгэж эхэлдэг. Булчирхаанууд ширгээд өөх идүүд нь ингээд том хэвээр үлдчихнэ гэсэн үг. Тэнгүүд тэр нөгөө дүүргэдсэн булчирхаан байхгүй болчиход доошоо унжчих нь шүү дээ. Тэг хэрэг сүв орсон, хэрэг булчирхаанд хоморсон гэдгээс хамаарч хэрэг деформити буюу бүтцийн халдагдлалд орох вэ гэдгийг нь хамаарна. Тэгээд дээрэс нь хөх өөрөө юм холбогч эдүүдээр холбогдсон Куприйн лигамент гэдэг холбогч эдүүд байдаг. Энэ холбогч эдүүд нь бас нөгөө ингээд сунцдаг том хэмжээтэй байх үед нь тэгээд нөгөө хэмжээнд багад байхгүй болонгууд холбогч эд буцаж агшихгүй учраас ингээд сул хэвээр ингээд үлдчихэж байгаа. Тэгэхээр бүх тэр одоо нэг хүүхдөрөөсөн, хоёр хүүхдөрөөсөн, гурван хүүхдтэй эмэгтэйчүүд өмнөх хөхөө сананд урсах, тэгээд өмнөх одоо гоо сайхан өөртөө ихтэй байдлаа авахын тулд одоо над таньдаг. За хөхний энэ гоо сайхны хагалгаануудад ерөнхийдөө маш ингээд тоймлох юм бол 3 төрөл байна. Нэгдүгürt яг хөхний breast augmentation буюу томруулах мэс застал. За хоёрдугаар breast reduction буюу жижигрүүлэх хасах мэс застал. За гуравдугаар breast reconstruction буюу нөхөн сэргийх мэс застал гэсэн юм 3 төрөл байна. За хөхний клиникүүд бол бүгднийг нь хийж байна. Дийлэнх орж ирдэг тохиолдолд бол augmentation буюу томруулах байдаг. За маш товчхондоо ингэж ангилал. Тий. Хөх томруулах одоо мэсэл ашиглагдаж байгаа жишээд бол томруулахад ашиглагдахад бол нөгөө имплантын дотор ямар төрлүүд гэдэг юм бол тэрийг бас асууя гэж байна. За ер нь бол брэнд дээр бол одоо Монголд Motiva, Mentor, Silimed за тэгээ ганц нэг шинэ брэндүүд орж ирж байна. Тэгээ ямар ч брэнд байлаа гэсэн эдгээр нь бүгдээрээ нэг л одоо юм силикон имплантууд л байгаа байхгүй олон төрлийн машины брэнд одоо эсвэл iPhone, Samsung гэдэгтэй адилхан тий. За энэ дундаа эмч нь өөрөө ямар брэндэд илүү их ихтгэл үнэмшилтэй байна, trust factor ямар байна, өвчтөн эмчлүүлэгч ямард нь дуртай байна гэдгээс хамаарал сонголт хийдэг. Тэгээд нэг юм бүрэнхий имплант л байдаг. Би өнөөдөр арай авчирч чадсангүй. Яг нэгдүгээр эмнэлэгээс ирсэн. Очиж ерөөсөө чадсангүй. Имплантын сампл харуулъя гэж бодож байсан юм. За тэгээд нэг юм силикон мэд. Өмнө нь бол ямар байсан гэхээр энэ усан суурьтай байсан байхгүй. Одоо бол ер нь ихэнх имплантууд юм cohesive gel гэдэг юм гел хэлбэртэй болцсон. Гэлэн бүтцтэй. Тэнгүүд ямар нэгэн байдлаар одоо таны бид ороод автостол ч юм уу үзүүрт ямар хатгах ч юм уу одоо ингээ хатгалаад хагарлаа гэхэд хайлж халахгүй урсахгүй хөхний идрүүд харахгүй ингээ гээл хэлбрээр ингээд бүтцийг алдахгүй байж ах ийм үүрэгтэй одоо ихэвчлэн юм гээлийн имплантууд бий болсон. За энэ гээлийн имплантуудын дотроо дугуй болон усан туслах гэсэн хоёр хэлбэртэй байдаг. За би бол ихэвчлэн Motiva-г сонгодог байхгүй. Гэхдээ энэ реклам биш шүү. Зөв тайлбарлах гээд. Тэгээ Motiva-гийнх болохоор яагаад сонгодог гэхээр усан туслах биш ergonomics хэлбэртэй байдаг. Ergonomics гэхээр одоо хөхний төрөлхийн бүтэц одоо анатомийн энэ бүтэц болон энэ одоо би зүүн тийш хараад тэгвэл миний хөх зүүн тийш ингээ унах хэрэгтэй шүү дээ тий. Баруун тийш хараад баруун тийш унана. Хүндийн төвөнд ингээ шилжиж явах хэрэгтэй. Энэ ergonomics бүтэцийг хадгалж өгсөн имплантыг хийдэг учраас Motiva сонгодог байхгүй.
За тийм хоёр төрлөдөг. Раунд болон ergonomics буюу усан тусал. Зарим брэндүүд болохоор яг цэвэр яг юм усан тусал хэлбэртэй импланттай байдаг. Тэгээ ингээд хийнгүүт яг ингээд усан тусал. Дээшээ харж хөвцөн ч усан тусал. Хажуу тийшээ харсан ч усан тусал юм хөлдөв. Тийм байждаг. Тийм учраас ergonomics-т нь одоо дуртай гэх юм уу да. Эмэгтэй хүмүүсийг аль нь илүү сонгож байна? Эмэгтэй хүмүүс бол дандаа ergonomics болон усан туслыг сонгодог. Буюу одоо илүү natural хөхний бүтцийг гэсэн үг. Ер нь natural хөх бол 40 орчим хувь дээр хамгийн өндөр цэг нь байж байгаа байхгүй юу? 60-40% хуваагддаг. 50 дээр биш ахна шүү дээ. Хүний толгой жоохон доор 60-40% байж байна. Энийг мимик хийж байгаа имплантуудыг илүү сонирхдаг. Тэгээ ихэнх эмэгтэйчүүд бол natural баймаар байна. Би ингээд хийлгэсэн мэрэгдмээргүй байна гэж хэлдэг. Угаасаа ч миний бодлоор гоо сайхны хаалганы зорилго бол гоо сайхны хаалга хийлгэсэн мэрэгдэхгүйгээр гоо сайхныг сэргийх гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэр зорилгодоо хүрэхэд бол natural имплантыг төлхөө сонгодог. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн хувьд бол round имплантыг сонгох дуртай. Би яадаг юм би хийлгсэн. Тэгээ би хийлгснээр ч мэрэгдүүлмээр нь харагдуулмаар нь яг л юм хөмөрсөн аяг шиг дээгүүр юм дүүргэлттэй юм хөхтэй болмоор нь гэж бас ирдэг. Тэгэхээр тийм ч бай учраас round-ыг одоолтол үйлдвэрлэсээр л байгаа. Хүмүүний сонирхол өөр өж болно шүү дээ. Тэр хүний өөртөө ихтэй байдал нь яг тэр нь байж болно шүү дээ. Тэрийг бол бид нар үгүйсэх аргагүй шүү дээ. Ер нь бол яг л өөртөө итгэл нэмэгддэг юм шиг байна. Тэгээ эмэгтэй хүн байж үзээгүй болохоо мэдэхгүй юм да. Тийм. Тэгтээ хөхний хэмжээ томроод ингээ хувцс мурц дүүрээд гоё харагдахаар өөртөө л их таалагддаг юм шиг байна. Тэгээ гол нь тэгэх гэж л энэ хаалганд ороод идэг. Хатруулаараа юм шиг хаалга хэлэгцүүнийг одоо жишээлбэл би гаднаас нь хараад бол ялахгүй юм ба шүү дээ. Тэгээ бүр левчтэй байвал бүр ялгахгүй. Левчийг аваад яг ингээд харах юм бол хөдөлгөөн юмнууд нь миний хувьд бол ялгагдана. Зарим эрэгтүүний хувьд бол ялгагддаг. Яг тийм байдалтай хийх боломжтой болсон. Найз залуу ч юм уу нөхөр нь ч юм уу дараа нь ялахгүй байна гэж тийм ер нь кейсүүд гарч ийн үү? Ихэнх хүмүүс хийлгчээд нэг хагас жилээс жилийн хооронд холбоотой байжгаад тэгэл бай. Ямар ч асуудалгүй байгаа учраас эргэн надтай холбогдоод байх шаардлагагүй. Тийм болохоор би яг life experience-ийг нь асууж яриад чадаагүй байна. Тэгээд имплант маань диаметрээр ялгаатай, өргөн бүдүүнээрээ, тэгээд өндрөөр ялгаатай буюу одоо энэ projection-оор ялгаатай байдаг. Тэгээд энийг би дээр нь тааруулаад гой зурж байгаа л тэгэл хамгийн натурал харагдахыг нь л сонгож өгөхийг хичээдэг дээ. За нэг эмэгтэй хурж ирээд лүдвийн эмчтэр хаалганд орчлоо. За нэг 6 сар хянагдах юм байна. Зөв. Ер нь бол яг бүрэн бийд суугаад гоё юм болтол жил гэж үү. За 6 сараас жилийн хугацаанд бол хянагдах юм байна. За тэгээд тэр хүн ерөөхдөө одоо жишээлбэл бие махбодод өөрийнх нь бие махбодод одоо биш юмыг одоо өөр зүйл хийсэн ба штэ. Энэ одоо хэдэн жилийн дараа ч юм уу дахиж солих ч гэдэг юм тийм юм байдаг юм уу? Одоохондоо тийм зүйл байхгүй. Зөв юу гэж үздэг вэ гэхээр чи 10 жилийн дараанаас эхлээд жил болгон хянаарай л гэдэг. Хянаарай. Тэгээ яг эход харуулаад MRI хийлгээл явах тахт болно. Имплант хийлгэчихэр миний хувьд бол маммографи нэг тохиромжтой юм санагддаггүй зөв миний хувь хүнийхээ хувьд. Заад бол энэ чинь хавчиж хийдэг шинжилгээ байхгүй. Хүнээ жоохон тухгүй дуулаад айцтай болгоод идэг. Тэрний оронд боломж нах юм бол MRI шинжилгээ хийлгэх юм бол MRI бол бүр голд стандарт байхгүй. Хөхний хүчнийг оншилдог. Эхлээд эхо хэлгээд ямар нэгэн сэжигтэй юм байна гэвэл MRI-аар хянаад ахт болно. Тэгээ 10 жилийн дараа жилдээ нэг удаа хянараа гэдэг. Тэрнээс биш заавал 10 жил болоод 20 жил болоод авах гэсэн юм байхгүй. Гэхдээ зарим эмэгтэйчүүд нэг 20 жил 30 жил болоод эхлэхээр нас нь яваад шүү дээ. Таны 50 нас гараа 60 нас төхөөд эхлэхээр энэ нь одоо тэртээ санагдаж эхэлнэ. Тэгсэн үг. Тэгээд хүнд оргоод байдаг даралтан нэгсдэг цээж нь хөшдөг ч юм уу тий. За одоо ингэ боллоо их чинь энийг авахулъя гэдэг тохиолдлууд бол байна. Ахуулжлах юм байна. Ахуулж болно. Ахуул бол хилээж ахуулсан болох юм шүү дээ. Хилээж ахуулсан бол өөрөө л мэд. Заавал гэсэн юм байхгүй. Тэгээ хүмүүс энийг айдаг юм нь болохоор имплант хийлгэчихвэл би одоо ингэ хавдраар өвдчих юм байна да гэж айдаг. За тэр бол тийм биш. Яг нь импланттай холбоотой анафилактик large cell lymphoma буюу одоо юм цусны төрлийн дархлааны хавдар гэх юм уу те. Им хавдар бол риск нь бол байдаг. Гэхдээ энэ бол маш бага байхгүй. Импланттай холбоотойгоор хөхний эдэд өөрчлөлт ороод хөхний хавдар үүснэ гэсэн зүйл бол байхгүй. Тэгэхээр та хөхний хавдраар хортооч бай хоргооч бай хавдраар имплант хийлгэсний дараа өвдөж байгаа бол энэ нь танд угаасаа тийм риск фактор нь байсан л гэсэн үг. Импланттай имплантгүй өвдөх байсан гэж ойлгох хэрэгтэй. Яг энэ дугаарын асуултыг бэлтгэж байгаад бас нэг жоохон мэдээлэл хайсан чинь нэг ийм одоо YouTube дээр бичлэг хийдэг нэг хүний ийм яриа байсан байхгүй. Хөх хийлгэж байгаад найз залуутайгаас секс хийж байгаад одоо нөгөөт нь хөхийн ингэж базах ч юм уу хүчтэй ингэж даарж маар нэг том залуутай л одоо секс хийж байгаа ч юм уу те байлаа гэж бодохоор тэр ингэж нэг хагарах ч юм уу гэмтэх нэг юм эрсдэл байх болов уу гэж айдаг гэж байгаа. Энэ тал дээр асуумаас. Ер нь бол нэг гэл хэлбэрийн бүтцтэй те гадуур юм капсултай байхгүй юу тэр имплант чинь. Би бүр ингэж ажил дээр заримдаа ингэж хүм үзлэг хооронд бүр ингэж базаад бүр ингэж
атгаал базаал сууж идэх тийм юмд бол хагарахгүй. Имплант буюу одоо энэ мохоо зүйлүүдэд хагарахгүй гэж байгаа. Үзүүртэй зүйлүүдэд харна. Автомашинаа бас өндрөө суунах их хэмжээний даралт нэг дор учрах юм бол хагарна. За түүнээс биш биед байгаа зүйлийг гаднаас нь базлаа гэд таны хөгчөнд л өвдөх бах. Тэрнээс биш имплант бол хагарахгүй. Тэг базалтаас бол хагарна гэж бодохгүй байна. Яг нь имплантыг хийж явах үед одоо техник алдснаас ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар нэг жижигхэн ингээд зүүгэр ч юм ингээ хатгагдаад орцсон байлаа гэж бодоход базах үед тэр нүхээр нь харин нөгөө гээл нь цохууж бол болох юм. Тэрнээс биш зүг зүгээр байгаа имплант бол тэгж хагарахгүй. Тэгэхээр ямар ч айхаа аюулгүй хайр хийж болох нь байна. Одоо жишээлбэл сая хэллээ шүү дээ. Ямар нэгэн одоо аюул асуулт ч юм уу яг тийм бүхэл эдийн одоо гэмтэл үүсгээр одоо хурц зүйлүүдээр эсвэл өндөр даралтаар огцсон байна. Тэгсэн тохиолдолд бол мэдээж тэр имплантыг авах. Хагарна. Тэгээд хагарах юм бол эксплант хийн гаргаж ирэл аавна гэсэн. Тэгээд доторх нь угаад зэвэрлэх хүсэх юм бол шинэ имплант хийж өгнө. Хүсэхгүй бол ингээд тэр чигээр нь оригинал гэсэн үг. Эдгэнэл гэсэн. Өөрийнх нь хөхийг үлдээнэ гэсэн үг. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн антыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Эрүүл мэндийг дэмжин ажиллагч Казахстаны Алхаад даяа эрүүл мэндийн бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. За энэ биолекцрийн хувьд бол хотоод гизэг цэвэрлэх, за элгийг цэвэрлэх үйлдэл үзүүлж идэг. За үүнд агуулж байгаа одоо бодисуудын хувьд бол хүний бие зайлшгүй шаардлагатай эрдэс бодис байж гин, витамин байж гин, за мөн одоо фермент байж гин, өндөр антиоксидант амин хүчлэг бол агуулж идэг. За эдгээр нь бол бид бүхний хотоод гизгийг одоо цэвэрлэх үйлийг бол сайн үзүүлж байгаа. За мөн одоо хотоодыг хамгаалах сас давхар гэж байж байгаа. Үүнийг бол илүү сайн одоо дэмжиж өгч идэг. За гидсний одоо эсийн нөхөн төлчтэй илүү сайн дэмжиж өгөх, за мөн элгийг хамгаалах, за элгийг хоргоожүүлэх үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгч идэг. За мөн бодисын солилцоог илүү сайн дэмжих, за эсийг гэмтгээс хамгаалж өгөх, за хөгшрөлтийг одоо удаашруулах, за мөн одоо тархлаа дэмжих зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм аа. Дөрөв брендийн бэлэн хоол онгоолгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй, хугацаа уртас огчгүй, өнгө оруулагч бодис агуулаагүй, савлага нь BPA агуулаагүй, зориулалтын самд савлагдсан, таны цаг хугацааг хэмнэсэн витамин B, B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Калий, кальций баялаг. Нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй. Шимтэй эрүүл дөрөв. Эрүүл мэндийг дэмжин ажиллагч Баябор Монголын хамтран ажиллаж байна. За энэ бол сахаргүй амттан байж байгаа. Дотроо бол 3 төрөл байж байгаа. За эхний төрөл бол лютинтэй төрөл байж байгаа. Энэ бол нүд захтнах, ядрах, за нүд хуурайшихын зовруудыг бол багасгахаас гадна за мөн нүдний хараг сайжруулах, нүдний эрүүл мэндэд бол их ач тустай зүйл бол энд агуулгдсан байж байна. За хоёрт нь бол витамин С-тэй төрөл байж байна. За витамин С бол угаасаа дархлаа тогтолцоонд оролцож идэг, дархлааг дэмжиж өгдөг. За мөн одоо арьсны одоо уян хатан чанар, арьсны эрүүл мэндэд их ач тустай. За мөн одоо өндөр антиоксидант чанар нь бол одоо эсийг хамгаалахын зүйлд бол оролцож идэг. За 3 дахь төрөл бол төмөртэй төрөл байж байгаа. Төмөр бол өөрөө улаан эсийн одоо нөхөн төлжилт одоо улаан эсийн үүсгэрт бол ихээр оролцож идэг. За төмөр дутагдлын цус багталтай холбоотой шинж тэмдгүүдийг бууруулж идэг. За тархины цэсэн хангамжийг сайжруулах гэх мэтчлэн олон сайн нөлөө өгч идэг. За харин витамин С-тэй төрлийн хувьд бол антиоксидант чанартай учраас за эсийг бол маш сайн хамгаалж идэг. За мөн одоо дархлаан тогтолцоонд их сайн оруулж дархлааг дэмжиж идэг. За өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж идэг. За мөн одоо арьсны гоо сайхны одоо хувьд бол бас их ач тустай байж идэг. За бид нар дэлгүүрт ороод хүүхдтэй маш их сахартай амттай авч өгдөг бол за оронд нь бас нэг сонголтонтой бол одоо энэ одоо Баябор Монголыг оруулж ирж байгаа сахаргүй 3 төрлийн амттан бас одоо сонголтондоо оруулж өглөх зүгээр санагдчих байна. Тэгээ та бүхэн бас сонирхоод амтлаад үзээрэй. Хөхний хангалаган дээр 3 хангалгаа биш, нөхөн сэргийг томруулах, жижигрүүлэх. За хоёулаа сая ерөнхийдөө томруулах нь бол ойлгомжтой болчлоо. Тухайн хүний өөрийнх нь итгэл энэ зүйлүүдийг их гоё өөртөө бий болгож байгаа. Тэгэхээр энэ хиймэл энэ хөх хийлэгч гэж хүмүүс ярихаас илүү яг үнэндээ тэгж хийдэлж байгаа хүмүүс өөрсдөө нэр хөх хийлэгч бол гоё юм уу гэдэг бодлол эмэгтэй хүн болгонд бол нэг цаагуур нь хатаархал бол байдаг л. Тэгвэл хөх хийлэх энэ хагалгаа бол их гоё дэлхийн төвшөнд болсон юм байна. Манай Монгол ч гэсэн их гоё одоо олон газар ч гэсэн ингэ чанарын өндөр түвшинд бол хийдэг болсон юм байна. Тийм, олон газар хийж байгаа тэрнийхээ хэрээр бас
чанар нь сайжирч байгаа болов уу, эмчнэрийн ур чадвар мэдлэг мэдээлэл дээшилж байгаа болов уу гэж би бодож байгаа. Би тэднийг ерөөсөө юм өрсөлдөгч ч юм уу тийм гэж ерөөсөө боддоггүй. Яг л миний салбар бол яг цэвэр гоо сайхан миний яг амбиц биш учраас тэгээ зүгээр над дээр яг зориод ирсэн би танд итгэж ийн гэдэрсэн хүмүүст бол хийж өгнө. Бусдаар бол яг үндсэн амбиц маань бол яг Brestend Hire-ийн хавдрын эмчилгээнүүд рүү явж байгаа учраас тэр аль болох ингээд чанарчаасаа гэж бол дотор би аягүй хүсэж байдаг. Олон газар чанартай хийгээд эхлүүл ядаж гадагшаа явж байгаа мөнгөний урсгал дотоод төвлөрөх л дээ тий. Нэг ч гэсэн имлэг санхүүжилттэй хийж бид нарт нийгэмд маань хэрэгтэй дээ. Би хэлдэг байхгүй. Заавал Солонгост явж хөх хийлгэх, Турк явж үс суулгах гэдэг юм уу те. Битгий тэгээч. Монголд угаасаа яг адилхан имплант хийж штэ. Яг адилхан компани оруулж ирж энэ имплантыг юм. Яг адилхан стандартаар одоо бүх мэдлэг глобалчлагдсан байхгүй. Бид нар яг адилхан гайдбук, текстбукнээс уншиж байгаа. Тэр Солонгос эмч бит хоёр яг адилхан ном уншиж байгаа байхгүй. Яг үнэндээ өнөөдөр ихэнх эмчнэр маань бас англи хэлтэй болсон. Монгол ном уншиж байгаа эмч, англи ном уншиж байгаа эмч хоёр бол ялгаатай. Гэхдээ хоёр англи яг адилхан ном уншиж байгаа эмчнэр бол онлын үед бол ямар ч ялгаагүй байдаг. Зөвхөн хідэн кейстер хийсэн, ямар багш хийсэн, ямар ёс зүйтэй юм тэрнгээрээ л эмчнэр одоо ялгагдаж байгаа. Тэрнээс биш онлайн мэдлэг бол одоо мэдлэг хас аггүй шүү дээ. Тэгээд иймэрхүү юм дээр заавал гадагшаа битээгаа дотооддоо сайн судалж агаад ороосоо гэж бас боддөг юм. Зөвхөн хувийн хүний бодол зөв наадах ч бас их зөв зүйл болж байгаа. Тэгэхгүй бол яг Монголдо итгэхгүй юм л гадагшаа одоо Монгол л гэхээр муу гэдэг ах юм. Өөрөө л муу юм байгаа зү. Өөрөө муу судалж ял гэсэн үг. Эсвэл өөрөө л муу Монгол юм байгаа зү. Би бол монголчуудын потенциалд нэтгэж л байдаг. Ялангуяа нарийн мэргэжил эзэмшиж байгаа боловсралтай монгол залуучууд бол зөндөө байгаа. 3 төрлийн мэдслийн одоо ажиллабар хийж байгаа юм байна. Тэг хөх томруулах дээр яг дуусгаад нэг асуулт асуучих. Энд дээр эсрэг заалт гэж байх уу? Тань тэр бол яг хийх боломжгүй юм байна гэдэг. Хамгийн том за би зүгээр эмч хүний хувьд төрөөгүй октод түрээд ирэх юм бол нэг хий гэж боддгоо. Яг тэгвэл пролиферац дуусаагүй байхгүй. Чи нэг хөгжлөн бүрэн дуусаагүй. Чи төрчөө түрээд ир. За үнэхээр хаа тий би ингэж ичээд байна. Манай найзууд ямар гой хөгтөж явж байна хаа үнэхээр хэцүү байна гэ тэ. Тэр хүний одоо ингэж ялгаран хөгжлийг хүлээх нь сэтгэл зүйн байдлаас нь давцсан одоо тийм биш л болвол тий байлгаж идэв. Үнэхээр сэтгэл зүйд муугар нөлөөдөд хаа би хичээд байна. Эсвэл би найз залуугаасаа хичээд байна. Маа найз залуу том хөхөн дуртай гэж байна. Бид хоёр хамт баймаар байна. Хамаагүй хийлгчих гэж байгаа бол би хийн. Тэрнээс биш би дандаа хэлдэг байхгүй зөвлөдөг. Чиний төрчөө төрөдөр. Яг гэвэл хөгжиж дуусаагүй байгаа. Хөгжиж дуусна, томрно, буцаад лигаментууд нь сулрна, хэлбэр наалтагдана. Тэр үед нь харин хоёулаа гоё болгоё гэж бол хөвчлийн хэлдэг. За тэгээ хоёрдугаар сэтгэл зүйн байдал. Гоо сайхны хаалгаа хэлэх гэж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар дутуугийн комплекстэй байх магадлалтай байдаг. Тэрийг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэрийг тодорхойлохын тулд өмнө нь ямар эмчт үзүүлж байсан бэ? Аль эмнэлэгт очиж байсан бэ? Ямар ажиллабар хийлгэж байсан бэ гэдгийг асуудаг. За ингээд энэчнээс үндэслээд энэ хүн олон газар хандаад олон удаа фейлдсэн, бүтлгүйтсэн, олон удаа өртөнд таалагдаагүй болвол би хийхгүй. Яг л миний хаалгаа ч гэсэн таалагдахгүй. Угаасаа сэтгэлзүүд нь гол асуудал нь жижиг хүүхэн биш юм байна. Энэ гол асуудал нь mental health байна гэдэг маш сайн тодорхойлдог байх хэрэгтэй юм шиг байлаа шүү. Тэгээд тохиолдол бас байсан. Тийм тохиолдлууд бол яг надад дээр ч ихлэх зөндөө тохиолдол байдаг. Олон эмчнэр дээр тэгээд бүгдээрээ тэгээд бүр яг бидний ингээд текст гайдбук дээр хүртэл бичсэн байдаг. Өвчтнийхөө mental state-ийг маш сайн тодорхойлооч гэдэг. За тэгээд мэдээж одоо дараагийн заалт бол хавдрууд байна тий. Эхлээд бид нэр хөхний хаалгаа, гоо сайхны хаалгаа ихээс өмнө заавал яг маммографи хийн. Тэгээд хөхний асуудал байвал тэр асуудлыг нь шийднэ. Дараа нь наатахаа хэлгээ. Эхлээд хоёулаа энэ асуудлаа шийдэтгэе. Тэгээд эсийн шинжилгээ авах орно уу, эдийн шинжилгээ авах орно бол аваад тэгээд асуудлыг шийдэсний дараа. За тэгээд дараагийнх нь хитрхи их зүйл хүсээд ивэл бас хийхгүй. Тэд төгс юм. Яг энэ зургийг үзүүлээ би яг энэ шиг л болыг гэвэл хийхгүй. Тухайн хүний потенциал гэж байна. Цэшний хинхэрцэг, ясны хэмжээ, хүүснээс хөх хүртэлх хэмжээ, хөхнөөс энэ игэмний яс хүртэлх хэмжээ те ингээд тэгээд хаазны хэмжээ бүх пропорц потенциалуудыг гарна. Арьсны сунах чадварыг бид нар үнэлэх ёстой. Тэгээд хөхний эдийг нь үнэлэх ёстой. Зузаан нэмүнийг үнэлнэ. Тэр бүхэлдгийг үнэлжээж ингээд хаалгаа хийдэг. Тэгэхгүйгээр тэрийг үл харгалзсан туйлын зүйл үүсэж явах юм бол бас хийхгүй гэх мэт ийм эсрэг заалтууд бол байна. Тэгээд эрүүл мэндийн өөр бусад шалтгаан байна уу? Халдвартай байна уу? Ханиадтай байвал хүртэл хийдэггүй шүү дээ. Яг гэвэл одоо тэнцээ чинь дархлаа нь хит урвал явагдах боломжтой. Дархлаа нь модсон байгаа учраас өрөвсөх боломжтой. Өрөвсгөл юм бол имплантыг авна. Имплант маш цэвэр байх хэрэгтэй. Бид no touch техникээр буюу огт хүрэхгүйгээр хийдэг байхгүй. Гэх мэт ингэ ярил ингэ зөндөл нарийн шир юм байдаг л да. За төрөлхийн том хөхтөө хүмүүс байна. Төрөлхийн том хөхтөө байгаа хүмүүсийн хувьд бол хараад тахаар
дийлийнх нэг тэрнээсээ ичиж ингэж нэг юм явсараад бүхтэр болдог тий. Ингээд юм ороочдөг шүү бүр ингээд. Олон давхар юмар ороод хөхөө нууж муудсан. Тийм хүмүүс байдаг. Ялангуяа охтууд ихтэй гэдэг. Өсвөр насны 14 5-тай охтууд, 16 2-тай охтууд. Тэгээ миний хараад том хөхөн жижигээс хэцүү юм байна да гэж би бодсон да. Томруулах хүсэлтэй хүнээс илүү хэцүү гэсэн үг. Одоо юм том хөхөд том хөхтэй байх нь гүүж мүү биеийн тамир спорт хийж болдоггүй, халуун халгаад хөлрөөд идэг ихтэй хэцүү юм л. За том хөхөө жижигэн болгоё гэдэг мессежд бүр тухайн хүн орлоо гэхээр энэ нөгөө ахаад төрөхийн өмнөх төрсний дараах тухай яригдах уу эсвэл бас л одоо өмнө. За 16 настай айгу том хөхтэй ах ороод ирлээ. Хандуу чи нэг төрчөд ирэх юм уу гэхэд хэлэх жоохон хэцүү байхгүй. Одоо тэртээ тэргүй айгу том юм байна, асар том юм байна. За тэгээд өөрт нь зөөртөө байгаа хүзүүгийн дараад байгаа сэтгэл зүйд нь өөрчлөлтөө өөртөө ихтгэлгүй болоод байгаа. Тэгээд тэр хүн жирэмслэн болохоор чинь хүүхэн дахиад томорно. Тэгээд бүр энэ байдлыг сайжруулахгүй гэсэн хүлээлгээд тэр тохиолдолд бол тэр тохиолдлыг үнэлж үзээд редакшн хийсэн тохиолдлууд бол байдаг. За тэгээд ер нь энэ хасалт нь болохоор хоёр төрлөө юм. Нэгдүгээр зөвхөн бид нэр арсыг хасч болно буюу зөвхөн унжцсан байгаа тохиолдолд зөвхөн арсыг нь редакшн нэгэд дээш нь өргөдөв. Сойлтол гэсэн үг тийм. За эсвэл одоо түрүүний миний тохиолдлын дээр 16 настай охин гэдэг ч юм уу дүр жишээ шүү тэр чинь яг 16 таач биш болж болно шүү дээ. Тэгээд жоохон охин л гэж хэлэх гээд байгаа. Тэгэх юм бол бүр ингэж эдтэй авч бас болно. Одоо бүр том насан турсан 50 настай хүнээс ч гэсэн ингэ эдтэй авч л өгдөг. Тэр бол бас breast reduction болно гэсэн үг. Mama plastic гэж нэрлэж байгаа байхгүй яг хөхнийх нь эдийг нь арьстай хамт ингэж аваад жижигхэн болгож байгаа хувилбар. За 3 дахь опшн нь болохоор хөхн ингээд том байж байгаад байхгүй болоод булчирхайлыг эдэнч багсаад өөхөнч багсаад бүр дан арьс үлдчих гэж бодъё л да. Тэгэх юм бол энэ тохиолдолд арьсыг багасхангаа имплант хийчихдэг. Дан имплантаар гоё болохгүй байх юм бол имплантаа хийгээд илүү гарсан арьсыг аваад ингэ янзалцдаг гэсэн үг. Ийм опшнууд байдаг. Гэтэ би бол редакшн хаалгаг амар том хөвгтэй байгаа тэр нь хэцүү байгаа тийм заалтандаа очичоог бол нэг зөвлөдөггүй. Яг гэвэл маш том сорив үлддэг. Тэгээд соревтой байх нь дээр байна уу, том хөвгтэй байх нь дээр байна уу гэдэг сонголтыг л асууна. Том соревтой үлдчихвэл тэгэл насны л юм штэ бас л. Тэгээд үнэхээр эрүүл мэндийн заалтаар дараалтан нэгсээ цээж нь хөшөөд хасалт хэлгэж байгаа бол болно. Сорвноосоо илүү чухал гэсэн үг шүү дээ. Тийм амар хасгаар биш байхад чинь редакшн хийлгээ гэдэг юм бол за та тэгвэл одоо өөр эмчтэр очсон дээр юм байна л гэж хэлнэ дээ. Насанд хүрээгүй охтууд дээр илүү ихээр хэцүү санагдчих واخ тэ үеийн бас нөгөө нэг хүлэн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Байнга л өөрийгөө харьцуулаад яг минийх юм том муухай юм бол ичиж би найз залуутай ч болж чадахгүй байна. Би хөхөө цээжээ харуулж чадахгүй шүү дээ гэл. Тиймэрхүү асуудлууд бол байдаг л. Ялангуяа сэтгэл зүйн хувьд маш эмзэг үеийн явж байгаа. Насан турсан хүмүүс бол яах вэ? Тэгээд их чинь угаасаа юм том хөвгтэй байсан юм уу? Одоо тэгээд хүзүү мүзүү хөшөө хэцүү байна гэдэг хэлэр. За өөрнөөс олж идэх сэтгэл зүйд бол нэг асуудал биш. Сэтгэл зүйн бол үжээд тэгээд дасцсан, бүлээн зөвшөөрсөн ч юм уу те. Тэр үеэ 5 дол даван тулцсан ч юм уу. Тэгээд гигантомастик гэдэг бүр хит том хөвгнүүд байна л да. Би тэрийг л ярьж байгаа шүү. Тэрнээс биш үрдийн юм алганаас жоохон том ч юм уу. Тиймэрхүү хөвгийг бол редакшн энэ төр хийгээд шаардлагагүй шүү дээ. Тэрнээс ичих шаардлага байхгүй. Өөрийнхөө идэвхтнээс ичих шаардлага ус байдаггүй. Яг өсвөр насныхан тэрийг мэддэг үл дээ. Гэхдээ нэг ч гэсэн хүүхдээс үзэх азан таарад биш нэг юм тохиолон таарад үзэх юм бол те өөрийнхөө идэвхтнээс эзэж битгийч ямар ч яж болно шүү дээ. Бүр хит их томын тухай ярьж байгаа. Бүр гигантомаст гэдэг бүр хит том бүр юм авраг хөхний тухай ярьж байгаа байхгүй. Тэрнээс биш нэг алгамд барихад ингээд илүү гарч байгаа тиймэрхүү хэмжээний том хөх бол зүгээр шүү дээ. Ер нь төрөг байхад бол ялангуяа хөх томруулах мессежлбэрийг л юуг бас хийх шаардлага бол тухайн өөр хүнээс хамаарх л юм. Үнэхээр чиний тэр конфликт тэгээд тэр санаа зовж байгаа зүйлс чинь хийх эрсдлээсээ их байх юм бол хийгээд өгөө л гэж байна л да. Яг өөрийгөө бас яг огт ойлгохгүй ч юм уу яг тийм хүмүүс байж магадгүй төрсний дараа яг тийм дотроо яг хөх томруулах яг имплант хийх хэвээр болов хөхөөс ойлгох хэвээр болов гэдэг ойлголттой тийм одоо эргэлзээтэй хүмүүс байх юм бол яг одоо та бүхэн дээр юм уу яг та бүхний чиглэлийн хүн дээр очиод маш гоё зөндөө олон юм л биш очиод үзүүл чиглэлийн гоё гаргаж түүнээс энэ бол нэг амар тэр хүн дээр л хагалгаа хийх гээд байгаа даа биш тэр хүний би бүр дандаа тэгж хэлдэг шүү дээ. Та над дээр хагалгаа хийхгүйсэн ч болно. Би тань заавал хагалгаа хийхгүй. Зөвхөн би тань мэдээлэл чинь гоё өгчөөл гэдэг. Тэгээд би 3 эмч дээр очиороо л гэж хэлдэг. 3 эмнэлэг дээр очиороо. Тэгээд тэр дундаасаа сонгороо. Хит олон болоод явчихаар бас жоохон толгойн нэргээ төөрөд идэг. Хит баг руу очичоор би дараа нь тэр эмнэлэг рүү очиод асуучихгүй яав та гэж бодох гээд идэг тий. Хэцүү. Яг уу амжилттай болоод бодохгүй л дээ. Гэхдээ мэдсээс л амжилттай болохын тулд ингээд олон хүчин зүйл шалтгаалдаг.
3 тохиолдол байдаг аахгүй юу? Эмчилүүлэгч таалагдаад байдаг, эмчид таалагддаг. Эннээс гоё алхал байсан дэг дотроо бодоод байдаг. Тэгээ эмчилүүлэгч happy. За эсвэл бол эмчтэн таалагдаад байдаг. Амар гоё болцсон биш үү? Юу яриад байгаа юм бэ? Эмчилүүлэгч нь юу муухай байна. Энэ арай л жижиг юм шүү гээл. Эсвэл аль алинд нь таалагдахгүй гэдэг ийм тохиолдол. Иймэрхүү тохиолдол үүсэх юм бол харамсна. Тэгэхээр яг хэд цөөхөн дээр очиод хэрэггүй, хэд олон хүн дээр очиод хэрэггүй, 3 эмнэлэг дээр очиод хамгийн өөртөө таалагдсан, итгэл үнэмшил төрсөн тэр газраа л орох хэрэгтэй. Мэцаас л бол эргэсшгүй шүү дээ. Эргэшгүй өөрчлөлт учраас сайн бодох хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг газар хүн хагалганд одоо хөх томрол хагалгаа хийлэгдсэн байлаа гэж үдээ. Тэгэнгүүт тэр хүн дээр өөрт нь таалагдаагүй энэ байдал амар өндөр үүссэн. Ахиж тэр эмнэлэг дээр очиод угаасаа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгоцсон байлаа гэж бодъё. Тэгээд одоо та бүхэн дээр ирлээ. Ийм тохиолдолд ийм засах маягийн одоо мессежлбэр ч юм уу хийгддэг юм уу? Хийгдэж болно. Гэтэ юу юм бэ гэдгээс үнэхээр алдаатай юм уу? Үнэхээр таарахгүй имплант хийсэн юм уу? Үнэхээр шархан муухай болцсон юм уу? Үнэхээр том жижиг байгаад байгаа юм уу гэдгээс хамаарна. Тэгээд үндсэн шалтгаан нь юм бэ гэдгээс л хамаарна. Тэгээд эмчтэй бид нар холбогдож үзхийг хичээнэ. Үнэхээр яг алдаа байсан юм уу байгаагүй юм уу? Ямар зүйл тохиолдсон юм бэ? Тухайн хувь хүнд ч асуудал байж болно. Түнд ярьсан шүү дээ. Юм болгонд эмч буруутай биш. Юм болгонд бас эмчийн зөвч биш. Тий. Эмчийн алдаач гарч болно шүү дээ. Тэр болгоныг л гоё ингэж яг үнэн зөвийг олох хэрэгтэй гэх юм уу? За одоо хүүхд томруулах ялангуяа тэр имплант хийж штэ. Имплантыг хийлгэсний дараа хүүхд хүлж болдгоо сүү үүсэлт нь нөлөөлдөг ч гэдэг юм яриад байгаа. Тэгвэл яг энэ яг аль хэсэг дээр аль давхарга дээр ингэж хийж байгаа. Тэгээд яг одоо хөхний яг тэр гол одоо болчиргаануудаар сүү дамжаад хөхний толгоон дээр ирж байгаа штэ. Тэгэхээр энэ яг аль хэсэгт нь одоо байршиж байна гэдэг асуув. Тийм ер нь бол одоо хөхний арьс байна. Тэгээд өөхийд булчиргаалыг хэд байна. Тэгээд доор нь пекторалс майор буюу цээжний том булчин байна. Доор нь жижиг булчин байна тийм. Тэгээд имплантыг бид нар хизээч эдийн дундуур хийдэггүй. Эдийнх нь яг доор хийж болно. Эсвэл булчингийнх нь доор хийж болно. Хоёр янзаар юм шүү дээ. Тэгэхээр энэ эдийг хизээч оролдохгүй гэсэн үг. Эсвэл dual plane буюу дээдлийн хэсэг нь булчингийн доор, доотлын хэсэг нь булчингийн дээр гэж ингэж гулгуулж энтерээс хийж болно гэсэн үг. Тэгэхээр эдийн дундуур ингээд юу юуг зүсэл тавьж ороод дунд нь тавьчих юм шиг юм бодоод байна. Яг хуучин бол янз бүрийн юм шахдаг махдаг байхад бол эд завсраар нь ингээд хусаад хайчдаг байсан байх лээ. Тиймэрхүү кейсүүд ирдэг. Одоо бол тийм байхгүй. Эдийг огт оролдохгүй учраас сүүжилтэнд бол нөлөөлөхгүй. Гэхдээ мэдээж өмнө байсан хэмжээнээс нь томруулаад арьс нь ингээд сунах чадварт нь ингээд тултал томруулчлаа гэж бодъё. Тэгээд жирэмсэн боллоо. Сүү орлоо, булчирхаалыг томрлоо. Энэ үед бол юм чигцэлдэх мэдрэмж бол төрж болно. Гэхдээ хэр их сүү ордог хүн бэ гэдгээс л хамаарна л да. Тэгээд бүр илүү их томроод ингээд эхлэх юм бол дараа нь хүүхд ингээд буцаа ширгэлээ. Энэ үед унжилт үүсэх хэрэгтэй. Тий. Тэрийг ус тооцоолох хэрэгтэй. Тэр тооцоолох хэрэгтэй. Тийм учраас дахиж төрөх үү, хэд төрөх вэ, хэдэн жилийн дараа вэ гэж бас асуудаг. Тэр үед дахиж нөхөн одоо сойх ч юм уу ахаад засах мессежлбэрт орж болох юм шүү. Орж болно. Имплантынхаа хэмжээг томруулаад сольж байгаа ч хүн байдаг. Эсвэл бүр ямар ч өөрчлөлт гараагүй ч хүн байдаг. Тухайн хүнээсээ л тухайн хүний нэгдүгээр нөгөө холбогч эдүүдийн сунах чадвар, агших чадвараас хамаарна. Тэг коллагены нийлэгжилтээс нь бас хамаарна. Хэр их сүү ордгийг гэдэг тэр удамшлын мэдээллээс бас хамаарна. Нэг их сүү ордоггүй, хэмжээнд нэг өөрчлөлт ордоггүй ч хүмүүс байдаг. Тэр бол асуудалгүй. Эсвэл бүр үнэхээр авраг том хөхтэй болчдөг охтууд байдаг. Тэдний хувьд бол жоох юм чигцэлдэх бидний төрн буцаад ингээд унжинаа л гэсэн үг. Тэгэх юм бол тэр үед дагаа засах шаардлагатай болно. Гэтэ миний төлөвлөж байгаа хугацаа 6 жил мэл байл та. Би 6 жилийн дараа хүүхдтэй болно. Тэгмэл би 6 жил сэтгэл дундуур хүүхдтэй явах юм уу? 6 жил гоё байж байгаа хүүхд төрөөс нь хадаа дахиад засах уу гэдгийг сонгох хэрэгтэй л гэсэн үг. Засахгүй ч байж болох нь шүү дээ. Тэгээс өөрийнх нь одоо сонголт сонголт тийм. Тэгэхээр заавал гэсэн зүйл бол байхгүй. Олон факторуудыг харгалзаж үзчихээ шийдвэрийг гаргадаг. Одоо миний зүгээс ерөнхийдөө асуух асуултууд бол болчлоо. Тэгээд яг манай Лүдвигийн хувьд яг энэ зүйлийг бас ингээд хилжүүл гэсэн нэг тийм үлдсэн ч юм уу хоригдуулсан яг одоо төгсгөлт нь хилжих тийм санаа байвал бас манай подкаст сонсогч нарт бас хэлж өгөөч. Тийм одоо яг уус 10 сар бол одоо ингээд хөхний хавдрын awareness буюу те сэргийлэх одоо мэдүүлэг таниулах сар. За тэгээд энэ сартай ч яг гой хуулийнхын дугаар таарлаа. Тэр утгаараа би хавдрын талаар мэдээлэл өгөхийг жоохон хичээлээ. Тэгэхээр ерөөсөө хөхөө сар болго үздэг байгаасай 30 наснаас дээд жилдээ 2, 40 наснаас дээш 1 удаа хөхөө үзүүлдэг байгаасай. За тэгээд
би яг юу ярианд дундуура орхисноо сайн мэдэхгүй л байна л да. Ямар ч байсан бүхний хавдар бол эмэгтэй хүн болгонд байдаг шүү. Одоо эрсдэл нь те. Бүхний хавдрын эрсдэл чи эмэгтэй л хүн болсон бол 99% одоо ингээд риск байна л гэж үздэг. Тэгээд эрэгтэйчүүд бол 1% риск байдаг байх нь. Тэгээд энэ бол энэ олон хүчин зүйл дааврын нөлөө тэгээд энэ эстроген дааврын хэлбэлзэл энэ бүхэнтэй холбоотой байдаг учраас гэр бүл төлөвлөлтөө энэ төр сайн хийж авах хэрэгтэй гэх мэт олон зүйлийг л ярмаар байна л да. Ямар ч байсан бүхний хадрын тухай ингээд мэдээлэл олж авсан бол хоо сайхны хаалганы тухай мэдээлэл олж авсан бол тэгэл подкастын зорилго биелэхэндээ. Би бол яг энэ яг мэддээгүйсэн олон мэдээллийг би ингэж авч байхад яг үзэж байгаа эмэгтэй хүн бол бас их гоё ойлгосон байх гэж бодож байна. Тэгээ манай Лүдвигийн хувьд бол бас өөрөө яг юм их ойлгомжтой механизмыг багшгүй л байхаар хүн байгаа байхгүй угаасаа. Энгийн л байх талаар ярихыг хичээлээ. Тэгээд асуух зүйл ах юм бол надруу бас холбогдож болно. Би ерөөсөө эрүүл мэндийн чиглэлийг ч юм уу энэ үзлэг эмчилгээ үйлчлэгийг бизнесийн шинжээр хардаггүй. Тийм учраас заавал над дээр хаалганд орохгүйсэн ч хамаагүй ирээд уулзаад асуух мэд юм байл нээлттэй. Гэтэ хамгийн гол нь хүмүүс мэдээлэл авъя гэдэг байхгүй. Би ингэ тагалганыхаа тухай стори ороод л шүү дээ. Мэдээлэл авъя. Юу би ямар оймс зарж байгаа хүн үү? Тиймэрхүү байдлаар хандвал би бол хариулахгүй гэж магадгүй. Тэрний өмнө харин илүү тэгэхээр яг ингэ тодруулаад яг ямар асуулт асуух гэдэг юу хэрэгтэй тодорхой байваа. Тэрийг асуувал би хариулаад. Мэдээлэл авъя гэхээр би хөхний хавдрын тухай бүх юм бичиж явуулах юм уу? Тийм юм байх. Тиймэрхүү хандлаганд л хариулахгүй байх. Хавдар тэгээ гоо сайхан ослж явж байгаа юм бэ гэдгийг ойлгож сая яг ойлголоо л да. Яг ярианыхаа төгсгөлд яг гоё. Яалтчгүй л энэ чинь ингээд нэг хоёр гар ингээд барьж байгаа юм шиг л ийм юм байна. Тэгэхээр миний зүгээр яхаа харж байгаа хоёулыг нь гоё авч явуулах гоё юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл энэ чинь хоёул хоорондоо холбоотой шүү дээ. Дээрээс нь нэмээд одоо бамбаа булчрахын асуудлууд орж ирнэ. Бамбаа булчрах хөх хоёр хоорондоо олон зүйлээр адилхан онцлоход яхан дээр харагдах байдлаа. Тэгээ баяраз тайрацын үнэлгээнүүд тэгээд олон зүйлээр төстэй аль аль нь бас эмгтээчүүд илүү тохиолддог дааврын өвчлөл гэдэг утгаараа тэгэхээр дараа нь бамбаан тухай ярьж бас болно. Энэний ээлжиндээ бод бамбаа яриад бол цаг хүрэхгүй тийм нэг бараг 4 цаг маг яриад болох юм шиг. Тэг баг. Бид хоёрын ярьж байгаа энэ зүйлүүдийг та бүхэнд хүрэхийн тулд мэдээж ард нь баг ажиллаж байгаа. Тэгээ манай ивент тэтгэгчнэр бол яг одоо хүнсний чиглэлийн одоо компаниуд их байгаа. Ерөнхийдөө бол одоо очиод хэрэглээл идээд дуужгаар тэр зүйлүүд бол байгаа. Тэгээд дийлэнх нь мэдээж эрүүл мэнд талаа барьсан. За тэгээд яг манай одоо дугаар дээр бол дууруу брэнд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд дууруу энэ бол ялангуяа бид хэд чиг завгүй хүмүүст бол их хэрэгтэй. Ялангуяа манай Лүдвэ бол өөр маш их сүлээ завгүй болсон. Instagram дээр хүртэл сторич оруулахгүй. Зав байгаа учраас яг энэ дүүр бодог өмнө бол харж исэн хэрглэж үзсэн үү? За бэргэлж бол үзээгүй. Гэтэ нэг юм пэйжэнд хийгээд иддэг юм бэлэн хоол байна гэд харж исэн. Гэтэ илүү нэг будаа сүртэй, эслэг сүртэй юм уу да. Тэгж харж исэн. Яг энийг бол би яг хэрглэж үзсэн. Хэрэглэгч талаас яг хэлэх дотор бол 6 төрөл байгаа юм байлээ. Тэгээд энийг бол яг баг зэргийн задлаад доторхын нэг сайхан гэж нэг жоон салах маягтай байж хагаад тэгээ пэйжэндээ игээд халаагаад идчих юм байлээ. Тэгээ бас яг тунаатаа бас холиод идэх юм бол их гоё амттай болт юм байлээ. За тэгээд энийг өгч энэ дотор болохоор юм бас ивент итгэж гарын бэлэг байгаа гэсэн. За баярлалаа. За дараагийн ивент итгэгчийн бэлэг бол ирсэн байгаа. За энэ бол одоо желли маягийн тэм зүйл байгаа. Ерөнхийдөө яг юм сахар одоо дотор нь бол сахарын орц найрлага бол байхгүй. Яг энэ жимснийх нь амтаараа. Тэгээд ялангуяа хүүхдүүдэд бас их зүгээр санагдсан л та. Одоо жишээлбэл би 4 настай хүүхдтэй манай хүүхдүүд дэлгүүр орол хамгийн их сахартай хамгийн их хэцүү зүйлийг л заагаад авъя гэдэг. Тэгээд яг тэрний зүгээр оронд нь байж болохоор юм шиг санагдсан. Витамин Цтэй тэгээд төмөр агуулсан гэдэг энэ дотор юм төрлүүд байгаа. Тэгээд энийг хэрглэж үзээрэй. За баярлалаа. Баярлалаа гэж бэлэг аваа суугаад байдаг. За дараагийн ивент итгэгч бол яг сүүлийн үед бол хүмүүс их завгүй байгаа. Ялангуяа өглөөний цайг бол заавал уух ёстой. Тэгээд манай эмч маань харсан бах бас ер нь бол хүмүүс өглөөний цайн дээр амар өглөөний уламжлалт унд бол бас хэрэгтэй. Энд чинь өөрөө 10 гурал байгаа. Тэгээд ялангуяа ээзгийтэй юм шиг төрөл бас гарсан юм байлээ. Тэгээд би бас энэ хэрэглэгч. Тэгээд хэрэглээд үзэхэд бол их гоё. Өглөө завгүй үедээ эндээсээ гаргаж ирээл одоо боцсон усанд хийгээд хутгаад эсвэл яг одоо 10 гурлыг чи бид нэрсээ хүүхд байхаас өөртөө ч гэсэн хэрэгэлдэг шүү дээ, тэ. Сайхан багсарж байгаад ингээд идэхэд бол их гоё өглөөний цай унд болох юм байлээ. Тэгээд цочимчтэй бэлгэлж байна. За тэгээд мэдээж ивент итгэгчнэр бол одоо үндэсний үйлдвэрлэгчнэр байна. Тэгээд бас яг эрүүл мэндийн тал руугаа чиглэсэн ивент итгэгчнэр байгаа. Эднэртэй баярлж байна. Тэгээд Vitavit компани одоо тайгын совд гэдэг их гоё ус байгаа. Дотроо газтай. Тий Vitavit компани дотроо энэ болохоор Булган аймгийн Хангал сумаас
ирдэг юм ус юм бэлээ. Байгалийн эрдэс тус. Ямар ч манай нэвтрүүлгийг ивент хийж ажиллаж байгаа. Одоо эмчтэй ямар ч баярлалаа. Тэгээд явуулцаж ирээд бид хүн гоё мэдээлэл өгсөн те. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ бас баярлалаа. Хэрэгтэй зүйл ярьсан болоо гэж бодож найдаж байна да. За тэгээд өнөөдөр подкастын энэ удаагийн дугаар танд хүрээд өндөрлөж байна. Тэгээд мэдээж сан сэтгэлээ доор нь бичээрэй. Өдөө эмчийг таньдаг, мэддэг одоо зөвлөгөөг нэх олоо тасралтгүй сонсож байгаа өнж фэнүүд их байгаа бах. Тэр хүмүүс нь гоё сэтгэлээ бичээрэй. Бид хоёр хоёулаа ороод сэтгэлийг харна. Тэгээд мэдээж энэ одоо подкастаас сонсож мэддэж авсан зүйлүүдэд амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй. Манай эрчүүд мандсан сэтгэлээ өөрсдөө бичээрэй те. Энэ бол та бүхэнд бүгдэнд нь хэрэгцээтэй. Ялангуяа эмэгтэйчүүд ч гэсэн хавдар гэдэг зүйл бол маш их тохиолдож байгаа. Тэр дондор битэр бол нэг амар айлах талаасаа биш. Энэ яагаад ингэж тохиолдод байгаа мэ гэдэг маш гоё механизмыг маш гоё энгийнээр 3 настай хүүхэд чинь дугаарыг үтсээ хойлохоор их гоё дугаар асан байх гэж бодож байна. Тэгээд бүгдээ мэдээж subscribe дараарай, лайк дараарай, бусад хүмүүстээ хүргэж share хийгээрэй. Тэгээд дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяр таа.